За сайн байцгаана уу та бүхэндээ оройн одоо амраа моглон айлтгая бүгдээрээ сайхан амарцгааж байна амралтын оройн одоо бас мэндийг айлтгая. За өнөөдрийн одоо амжилтын түүх контентын маань одоо зочноор өргөдөн оролцож байгаа манай Ersak компани хүр лидер цолтон Platinum Leaders Club-ийн удирдах зөвлөлийн гишүүн одоо төмөрч өдрийн нүрзэл лидер маань оролцож байна. Тэгээд нүрзэл лидер маань одоо энэ одоо тий өнөөдөр өргөдөөд ингээд оролцож байна. Тэгээд өөрийгөө сайхан танилцуулаад контент үзэж байгаа хүмүүст бас өөрийгөө сайхан танилцуулаач та. За та бүхэндээ энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргье. Тэгээд юуны өмнө энэ сайхан хүндтэй контентэд намайг одоо урьж оруулсан иргэн тэргүүндээ маш их баярлалаа. Тэгээд энэ үеийн одоо мэндийг бүх одоо хүмүүстээ хүргэж байна. Сайхан амарцгааж байна. Гэр бүлээрээ аялдаа тухтай сайхан үеийг өнгөрөөж байна. Тэгээ тэргүүнтэйгээ хэлэлцсэн юм шиг хоёулаа Монгол дээлтэй байна. Бид тэр ерөөсөө ярилцаагүй. Тэгээ би бол нэг Европ хувцас өмссөн байхгүй юу? Тэгснэ тэргүүн дандаа соролчог өмсдөг. За яг би Монгол хүн юм чи Монгол дээлээ өмсчээ. Тэгээд нэг хоёр тэмдэг маань хоёулаад ингэрт байсан. Тэгээ за зааш ерөөсөө шууд ингээд орчиод гэсэн. Яг хоёулаа бүр дээлтэйг юу ачлаа. Харин тэглээ тий. Яг тэгж оролцож байгаа юм шиг бүр нөгөө хилэлцсэн юм шиг л дээлтэй болоод би бас өнөөдөр бас нэг арга хэмжээтэй байж байгаа яг тэр хувцастайгаа явсараад одоо бас таа. Тэгэл одоо юу яаж байна. За тэгээд одоо нүрзэл лидер маань өөрийгөө танилцууллаа. За одоо нүрзэл лидерийн одоо бас дараагийн асуултуудаа бас асууя гэж бодож байна. Тэгэхээр Ersak компаниг одоо ер нь хаанаас хамгийн анх одоо олж мэдсэн бэ? Тийм ээ. Энэ талын мэдээлэл юу хаанаас авсан бэ? Хэдэн сард мэдсэн бэ? Хизээ Ersak компанид нисэж орсон бэ? За миний хувьд 2022 оны 2 сарын нэгэн сүүлээр базар сүрэн директор надад утсаар мэдээлэл юу ийм Туркийн компани орж ирэх гэж байгаа. Та сонирх уу гэхээр би чинь ерөнхийдөө нөө жил гарan эрүүл мэндийн шалтгаанаар өөрийнхөө сошиалыг одоо фэйсбүүкээ хаагаад утсаа хаагаад ингээд жил гарan яг хинтээж харцахгүй ингээ нам жим байсан. Тэгээд ерөнхийдөө цагаан сараас хойш ер нь шинэ жилээс хойш би маань гайгүй болоод тэгээ 2 сараас яг сошиалд ингээд ганц нэг пост оруулаад ингээд эхэлсэн. Тэгээ тэр үед базар лидерийг надад тийм санал тавих, директорыг санал тавихаар нь ихчтэй сүлжээ битээ яриараа би ер нь ерөөсө сүлжээ хийхгүй гэж бодож байгаа гэдэг. Ингээд битээр яриа өндөрлөстэй. Тэгээ тэрний дараа 4 сар 5 сарын ихээр бас над руу ихэд ярьсан. Нүркагч та надад би таны нэр дээр нэг бараа захиалж авах гэсэн юм аа та иргэний өмнөлөгчин байр надад өгчөөс өнөөдөр аягүй сайн өдөр би таны нэр дээр бараа захиалж авах гэсэн гэдгсэн байхгүй юу. Тэгэхээр за чамд хэрэгтэй бол аваа өгөө тэгээд өгөөд өнгөрлөө. Тэгээ мартчихж нөгөөдгөө. Тэгээд ер нь 2 сараас хойш ерөнхий нэлээд ширүүн одоо нөгөө нэг шуурхай ажил хайж эхэлсэн. Тэгээд зар гараад ажил хайгаад хүмүүсээс ажил сургалаад тэгээд ер нь цагийн ажил хийхээр жоохон эрүүл мэнд маань жоохон төдийлөн тийм ачаал дах чадвар бага байгаадсэн. Тэгээд яаж өөртөө тохирсон ажил хийх үү гэдэг ингэж явж байгаад ерөөсөө олдоогүй. Тэгээд хөдөлгөгчийн ажилд орчингаа автсан. Тэгээд 6 сарын 1-ний орой базраа директор руу яриад би их чинь над юг сонирхоо сүлжээгч сонирхоо ямар хөө юм бэ? Маркетингийн үзье яриад. Ингээд 6 сарын 2-нд мөнхцөг лидерийн офист савга лидер базраа директор ингээд би дөрүүлээ сууж агаад ингээд мэдээлэл сонссон. Тэгээ надад маш их таалагдсан. Ягаад тэгэхээр өмнө нь би нөгөө шууд борлуулалтын компанид ажиллаж байсан. Харьцангуй нөгөө мэдээлэл юутай учраас дуршлагатай учраас надад маркетинг шууд ингээд ямар гоё маркетингтэй. Үгүй юм байдаг. Энэ одоо тэгээд холигтаад алга болчих байгаа гэдэг айгүй олон эргэлзээ төрж исэн ч гэсэн надад эрсдэл байхгүй мэн. Ягаад тэгэхээр би 200 сая төгрөөр хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад бэлэг болгоод авчих учраас эрсдэл байхгүй мэн. Тэгээд ч би дангуй ажиллах гад үзэхэд бол дор хаяж нэг 10 сая төгрөг хэрэгтэй байгаад байсан. Тэрний хажууд миний 200 сая төгрөг за яг нэг хүнд буян болоод зэр нь яг ороод үзье гэдэг ингээд орхоор шийдсэн. Тэгэл ажиллая гэж бодоод яг надад гар дээр мөнгө байгаагүй. Тэгээд охиныгаа Америк явуулах гэдэг нөхөө яднаас зөндөх мөнгө зээлсэн. Охин нэг 103 сар Америк явсан. Тэгээд би хүмүүсээс мөнгө асууж чадахгүй л ингээл захиалга хийж чадахгүй л байгаадсан. Тэгсэн мөртөө багтаа хүн ирээд мэдээлэл өгөөд яваад байсан. Тэгээд өөрийнхөө захиалгыг 6 сарын 20-нд нэлээд өнгөрсөн. Охиноос Америктайгаа охинлогоо яриад ээж нэг шин сүлжээнд орсон. Тэгээд гэсэн чинь та захиалга хийсэн юм уу гэдэг. Нээж мөнгө байхгүй хийгээгүй гэдгсэн байхгүй. Тэгээд миний охин анх 200 сая төгрөгөөр анх надад хөрөнгө оруулалт хийгээд ингээд бизнес эхэлж илаа. Ингэж хэлсэн дээ.
За. За тэгээд ингээд эхлээд ингээд явж байгаа. За тэгээд ингээд одоо өөрөө бас та сонирхож эхэлсэн байна шүү дээ, тийм. Мэдээж ихний саналыг бол болцсон байна. Хоёр дахь саналаас ер нь бол одоо юу гэдэг SAC компани тэр зам MLM хийгээд шийдээд ингээд сонгосон байна. Тэгээд яг ингээд ажилласнаас хойш одоо хичнээн одоо хугацааны дараа одоо юу гэдэг SAC компани лидер цолтон болж би болохоор яг тухайн сарда 6 сарда яг тухайн сарда лидер болсон. Сарын хаалтаар. Яасан гэхээр бүтээгдэхүүний тайлбарууд одоо нэг үр дүнгийн зургуудыг хүмүүс рүү маш их явуулдаг байсан. Тэгээд ах トゥ хамаатан садан өөрийнхөө ойр дотны хүмүүсийн хэрэглээг дандаа авахулсан. Боломжтой хүмүүсээ. Ягаад тэгэхээр энд маш гоё эко бүтээгдэхүүн байд юм байна. Маш өндөр үр дүнтэй байд юм байна гэдэг. Миний эргэн тойронд ерөнхийдөө нөгөө жоохон хашилтай хүмүүс их байсан. Тэгэл дандаа л юу яасан. Цэнхэр тосыг ер нь нэлээд төлхөө захиалж авсан. Өвчин нандагч тос. За тэг ганц нэг вок машины салон гэдэг нөгөө яг дүүнэрийг яг тэрийг авах болоо энийг авах болоо гэсэн юм а өөрөө зүгээр мэдээд захиалцсан. Тэгээд яг өөрийнхөө нөгөө ойр дотны хүмүүсээр юусаа захиалгыг хийлгээл найзуудынхаа захиалгыг хийлгээд ингээд одоо тухайн сарда лидер цолтон болж чадсан. Тэгээд 7 сар бол ер нь жоохон тийм зогсон байдалтай. 6 сарын цалин болохоор 960 мянга гарсан бол 7 сарын цалин 560 мянга гарч ирсэн. Тэгээд 8 сарын цалин 800 мянга гараад тэгээд 9 сарын цалин 2 сая гаруй төгрөг болоод 10 сараас тэгээд огцом 4 сая 5 сая 6 сая болж өксөж эхэлсэн байна тий. Тэгээд одоо мэдээж энэ компанид ороод хамгийн анх одоо жишээлбэл хэнийг хамтарч ирлээ гэсэн санал тавьж ирсэн байна. Өөрийнхөө төрсөн ерөөсөө мөнх цэцэг найзаагаа урьсан шүү дээ. Би тэр ерөөсөө яг зэрэг хоёлаа хамгийн анх энэ маркетингийг сонсоод мөнх цэцэг маань бага бүрдүүлж ихээсээ ойр дотны хүмүүсээрээ би ч гэсэн хамгийн түрүүнд өөрийнхөө дүүнэр ерөөсөө дүүнэр ихчнэр ингээд яг өөрийнхөө яг халуун ам бүлээс л эхэлсэн. Бид нар л надад итгэж штэ. Нэгдүгээр чинь бүтээгдэхүүн байхгүй, каталог байхгүй, гарын авлага байхгүй, ийм үед танихгүй хүнд хэлэх ямар ч боломж байхгүй. Тэгэл дандаа өөртөө надад итгэдэг за нүрзэд гэдэг хүн бол бодлоо ярихгүй гэдгийг мэдж байгаа тэр хүмүүстэй маш одоо яаралтай. Ягаад тэгэхээр энэ цоошин компани орж ирэх гэж байна. Өмнө нь одоо ингээ 10 жил 20 жил болоогүй цоошин компани учраас юмны одоо эхэнд нь орох юм бол биднэрт одоо маш их боломж байгаа. Тэгээ бүтээгдэхүүн их чанартай юм байна. Би тэгээд оронгуутлаад ерөөсөө тэр өдрөөсөө эхлээд яасан гэхээр Facebook-ээс ингээд сошиалоос ингээд компанийнхаа бүтээгдэхүүнийг хайсан ч ерөөсөө их олдохгүйсэн. Постууд ерөөсөө байхгүйсэн. Тэгэнгүүт нөгөө хинээс Цэн базар ихчээс нэг ганц нэг гарын авлага сүлд хизээ өндөр чи 20-ийн үеэр надад юу яасан юм ирсэн. Тэгээ тэрнээс өмнө нөгөө бүтээгдэхүүнээ ингээ харахаар зарим нь Орос дээр байгаад байдаг нөгөө үр дүнгийн зургнууд. Тэнгүүд тэрийг нөгөө Google Translate ашиглаад Орос руу болгоод Оросоос Монгол руу болгоод ингээд ойлгох гэж хичээгээд ингээд маш их Google Translate ашиглаж бүтээгдэхүүнээс судалж эхэлсэн. Тэгээд шууд Орос дээр ингээд хайгаад Оросыгаа шууд хөрвүүлээл зарим нь ингээд Турк дээр ингээд гараад тэгэхээр нөгөөдгөө Орос руу айгүй их тэгж судалгааны ажил хийсэн. Тэгээд өөрөө нөгөө бүтээгдэхүүнээ орчуулад багийнхаа хүмүүс рүү өөрийнхөө чадгаа ятгаар орчуулж найруулсан юмудаа багийнхаа хүмүүс рүү явуулдаг. Тэгээд Ирсаг Эко Монголиа гэдэг юг пэйж хуудсыг 6 сарын 9-нд нээжсэн. Тэгээд тэрэн дээрээ нөгөө бүтээгдэхүүнийхаа юунуудыг өөрийнхөө орчуулсан одоо орчуулгуудыг тавьж эхэлсэн. Зөв. Тэр нь надад бүтээгдэхүүндээ илүү хайртай болох, бүтээгдэхүүнээ илүү их мэдрэх. Энэ бизнес ерөө би шууд борлуулалтын компани гол одоо суурч нь өөрөө бүтээгдэхүүн шүү дээ. Хүний нөөцөөс илүүтэй юм. Бүтээгдэхүүнээ би маш сайн мэдчихэж бусдад маш ихтэй ярина. Тийм учраас маш их одоо нөгөө шуурхаа би ингээд нэг юм ихлүүлчихээрээ заавал нөгөө уг үндсээр нь хайхдагтаа тэгээд тэр маань надад маш их төвхөн болсон. Хүнд айгүй бардам ярих юмтай болсон. Тийм ээ тий. Зөв. Ингээд одоо эхлээ мөнгө цэцгийгээ ураа дараа нь хэнийг урьсан гинэ? Дараа нь өөрийнхөө төрсэн эмэгтэй дууг урьсан, бэр ихчээгээ урьсан. Тэгээд Улаанбаатар буйнд өөрийн маань хамтарч ажиллажсэн найзуудаа урьсан. Ер нь тэгэл дандаа ойр дотны хүмүүс ярьсан. Надад итгэж ирсэн хүмүүс маань өнөөдөр ер нь бүгд амжилтанд хүрсэн байгаа. Вау, ямар мундаг юм баяр гээ. Мундаг байна. Супер байна. За тэгээд хамгийн анхны одоо жишээлбэл лидер чинь миний хамгийн анхны лидер болохоор Улаанбаатарын нэргүүгээд одоо сошиалаар 9 сард надтай 8 сарын 20-доор надтай биш 8 сард надтай танилцаад 8 сарын 10-доор танилцаад
захиалга хийсэн байхгүй Казахстан руу. Би болохоор тэр бүсгүүдээр би чинь би нэгийг танихгүй шүү дээ. Тэгээд нэргүй маань надад итгээд захиалга хийсэн. Ганцаархна. Тэгээд захиалга хийж бараа нэрдэггүй. Би ч одоо 6 сар захиалсан хүмүүсийн барааг ч одоо 7 сар, 8 сар, 9 сар, 3 сар хүлээнэ гэдэг бол үнэхээр чанга. Ерөнхийдөө манай баг бол ерөнхийдөө зогсон байдалтай. Надад итгэдэг хүмүүс маань дараагийнхаа нэг захиалгыг хийгээд яваадсэн. Нэг хүн 3 захиалга хийнэ гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ яг нь Казахстанаас арай хямд ирэх бах, Монголд ирэхээр орж ирэхээр үнэтэй болж магадгүй шүү гэдэг нөгөө комментиг хүмүүстэй өгсөн учраас нөгөө хүмүүс чинь яаж яжгаад нэг нь л одоо нөгөө хэмнэлттэй худалдаа авалт эко бүтээгдэхүүн гэдгээ ойлгоцсон учраас тэгээ үр дүнгийн зургуудыг харсан учраас ингээл хөөрхөн сар сардаа ямар ч байсан нөгөө хүмүүс маань захиалга хийгээд ирсэн. Тэгээд нэргүй лидер маань 8 сард надтай танилцаад 9 сард тэр 8 сард нэг ажиллаагүй нэг өөр дээрээ захиалгыг л орхицсан. За 9 сараас эхлээд маш шуурхай ажиллаад тухайн сартаа миний хамгийн анхны лидер болж гарсан. Багш эмэгтэй байгаа. Тий. Тэгээ дэлгэр цэцэг гэдэг одоо манай багийн лидер байгаа шүү дээ. Баянзаланд дэлгэр цэцэг. Энэ хоёр маань хамгийн анх надтай ирж уулзж ирсэн төв авс дээр. Оо зөө. Тэгээ хамтарч ажилласан байна тий. Тэгээ хамтарч ажиллаа. Тэгээ тэр сараа нэргүй лидер маань нэргүй багш маань лидерээр гарсан. За тэгээд 10 сард болохоор мөнх цэцэг лидер маань миний нөгөө анхны хамтрагч маань мөгийн бол 6 сард ороод хэсэг жоохон явж байгаа 7 8 9 сард бол яасан гэхээр өөрөө нөгөө харуул хамгаалтын албаар ажилладаг айгу дайчин мундаг эмэгтэй шүү дээ. Тэгээд ажил руу ерөөсөө энэ шууд борлуулалт бизнес руу ерөөсөө орохгүй байсан. Тэгээд яг би болно тэгж аваад болно гэж ингээл яваад байсан. Баг нь өсөж хөгжөөд яваад би багтаа харьцаа яваад байгаа шүү дээ. Тэгээд мөгийн ерөнхийдөө 10 сараас ажилласан. Тэгээд 10 сартаа ажиллаад угаасаа баг нь суурь нь бэлэн байсан. Багаас нь лидер гарсан, өөрөө лидер болсон. За тэгээ нөгөө нэг лидер нь болохоор миний одоо нэг 10 хэдэн жил одоо үерхсэн амьдралын маань найз Балдан төржи оюун гэдэг эмэгтэй байгаа. Солонгост олон жил болж ирсэн. Тэгээд надад бол анх тэгжсэн. Би зүгээр хэрэглэгч бол энэ ахиж хизээч сүлжээхгүй. Зүгээр чиний хэрэглэгч бол игээд өөрөө багт нэг бурмаа гэдэг одоо бас манай багийн лидер эмэгтэйг оруулаад орхицъя. Тэгээд тэр хүнтэй би ажилласараа тэр хүн лидер болсон. Оюунаас ч одоо өсөөгүй лидер болно шүү дээ. Хажуу 50 оноогоо барихаар. Ингээд одоо Ирсагийн амтыг мэдэрч эхлээд одоо эх сар хүрлээр гарах гэж байна. Оо ямар мундаг юм. За. Тэгээд нэргүй лидер маань миний анхны лидер маань энэ сар хүрэл болсон. Дараа сар мөнхцөг лидер маань өөрийнхөө багийн лидертэй 10 сард лидер гарч ирсэн бол эх сар тэр хоёр маань хоёулаа хүрэл гарах гэж байна. Оюун Балдан дээр лидер маань бас хүрэл олж байна. Тэгээд дараагийн маань лидер 10 сар төрсэн лидер улам оргих гээд. Өмнөх шууд борлуулалтын компани битээр ингээд юм өөр баг мөртлөө нэг баг юм шиг ажиллаж ирсэн нэг хуурай дүү байгаа. Нисгэд ажилладаг. Тэр маань лидерээр гарсан. Ингээд 10 сард 3 лидер маань төрсөн. 11 сард болохоор 6 сард нөгөө миний багт ороод бараа бүтээгдэхүүн ингээд 3 сар нөгөө надад итгэл хүрхээ захиалсан манай бэрэгч эдийн дэлгэрч удам гээд игч маань 11 сард ажиллаад лидер болсон. Тэр үед чинь би чинь ээжигээс дахиад эмнэлэгт байсан. Битээр ажлынхаа ерөнхийдөө 50% хийцсэн байсан. Тэгээд 14 хоног би ээжигээс дахиад гарахад игчтэйгээ хоёул уцын цаанаас л ажиллаж байгаа шүү хүмүүстэйгээ зайнаас. Тэгээд дээр 11 сард игч маань лидерээр гарсан. Вау. Ингэж ажилласан. Тэгээ 11 сард хүр лидер цолонд орж лидер цолтон болсон тий. Гэсэн тий. За тэр үнэхээр бас ингээд таны түүхийг сонсохоор бас ингээд үнэхээр бас дайчин ирч хүчтэй мундаг бас багийг бүрдүүлж ажилласан байна гэж одоо харагдаж байна, сонсогдож байна. За одоо тэгээд одоо жишээлбэл юу гэдэг те яг энэ Ирсакийн одоо ингээ бүтээгдэхүүн танд маш их таалагддаг гэж шүү дээ те. Тэгээ яг Ирсакийн бүтээгдэхүүн дотроос таны хамгийн одоо хүмүүс одоо юу гэдэг хамгийн ихэнд хэлэх одоо үнэхээр та өөрөө үр дүнгийн үзсэн ямар бүтээгдэхүүн зөв нууц шууд нэрийг хэлвэл энэ их сайн. Би болохоор 6 сард манай нөгөө спонсор чинь Цэдэнгийн лавгжуугийн бүсгүй байгаа шүү дээ. Хүрэл лидер цалтай. За лавгаагч маань 6 сарын 20 доор илүүдээ 7 сарын ихэр илүү 6 сарын сүүлээр санагдаж байна. Нөгөө эдгээр чинь төрөлөд орсон учраас бараагаа авсан. 6 сард орсон хүмүүс ч ерөөсөө бараагаа авахгүй байжгаад 9 10 сард авсан. 10 сард ер нь авсан байхгүй юу? Тэгээд лавгаагч маань бол нөгөө 5 сард орсон 4 5 сарын хүмүүс чинь 6 сарын сүүлээр нэг хэсэг бараа авсан юм билээ. Тэгээд лавгаагч надад цэнхэр тос бэлгэлсэн. Тэгээд тэр цэнхэр тосыг би ерөөсөө задлаагүй бүтнээр нь өөрийнхөө хүргэн даваачиж төрхүүлээд
Манай хүргэн дүүгээ маань нөхөр болохоор нөгөө 19 жил ер нь гарны бисрацтай хүн байсан байхгүй харшилтай. Тэгээ би бүтнээр нь хүргэндээ авчиж өгчөөд за та хоёрын нэг түрхээрээ үр дүнгийнхаа зургийг над руу явуулаарай. Одоо байгаа зургаад дарчаад дараа нь үр дүнгийнхаа зургийг явуулаарай гэд. Тэгээ би 3 хоног үлээ 4 хоногийн дараа тэднийхээр очих шаардлагаар очсон байхгүй юу. Тэгээд санамсаргүй нөгөө цэнхэр тосн байсан. Тэгээд булгаа яасан чи досоод өргсөн үү гэсэн чинь өргсөн штэ ажаа ингээ зүгээр болцсон ингээ гараа харуулахгүй юу. Тэгэхээр би гарын татаад харсан чинь нөгөө цус ингээ хагараад ингээ дандаа цусгоож идэдэг байхгүй юу. Тэр нь ингээ зүгээр болоод амтсан цагаан ийм нөгөө юу болцсон байсан. Тэгэхээр ингээ бүр гайхаад ямар сони юм бэ гэд. Тэгээ хуучин харьцуулсан зурагч юм байна гэсэн чинь өмнөх зураг дараагүй гэдгсэн байхгүй юу. Тэгэхээр за энэ үнэхээр харшилт сайн гэсэн үний юм бэ. Нөгөө яг 100 болцсон. Тэгээ миний нөгөө чэйжэр харшилт маань гараад эхэлсэн юм байхгүй юу. Тэгэхээр надад нэг жоох нэг шахаад өгчих гээд би жоох нэг шахаж аваад тэгээд тэр шахаж авсан тосоо ингээд хоёр шуугаараа ингээд чэйжэрээ түрхэд исэн чинь нөгөө улаага захнаад байсан юу маань нарны харшил маань гарахаа ицсэн. Энэ 100 миний чэйжэн дээр нэг ширхэгч одоо харшил гараагүй. Тэг үнэхээр одоо миний хамгийн хайртай бүтээгдэхүүн бол 138 кодтай харшлын тос байсан. Зөв. За тэгээд харшлын тос бол үнэхээр супер л дээ. Versace-ийн тий харшлын тос үнэхээр гайхамшигтай тос байдаг. За ингээд одоо бүтээгдэхүүнээ ингээд мэдээд авчлаа. Баг команд нь ингээд бүрдсэн. Одоо өнөөдөр хүр лидер цолтой болцсон. Ингээд ажиллаж байна. Тэгээ ер нь одоо жишээлбэл юу гэдэг ингээд таавал одоо ингээд таны яриас ингээд сонсохоор одоо хүмүүс ингээд сүлжээний бизнес ажиллаж байгаа хүмүүс гэсэн гэдэг чинь дулаан зах зээл, хүйтэн зах зээл гэдэг. Таны одоо баг команд бол баг дулаан зах зээлээс бүрдсэн команд. Ойлгох нь зөв тэгж би одоо хүйтэн зах зээл дээрээс ажиллах боломж байсан. Хүн өөрийнхөө нөгөө нэг хувь хүн өөрийнхөө нөөцийг мэдрэх хэрэгтэй. Миний бие одоо миний чадамж ямар вэ? Би одоо хүйтэн зах зээл дээр ажиллаад одоо хөдөө гаднаас маш олон хамтрагчтай болоход эргээгээ тэр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж чадах бие маань одоо нөгөө чадамж ямар байна гэдгийг би юу яаж байгаа байхгүй юу? Нөөцөд тодорхойлоод тэгээ ерөөсөө би дулаан зах зээл дээр надад итгэдэг хүмүүстэй утсын цаанаас контакт үүсгэж ажиллах нь миний биед тухтай таатай эрсдэл багтай юм байна. Хэрвээ би ингээл гарчгүйгээл хөдөө гадаа дахиад таньдгүй хүмүүстэй ингээ баг хамт олон болоод бараа турамдан дарагдаад ирвэл би ингээд нам хөвтөд хүн байхгүй юу? Хүн чинь өөрийнхөө хэмжээг мэддэг штэ. Өөрийнхөө хэмжээнд л би ажиллаж байгаа. Өөрийнхөө хэмжээнд ажиллахдаа маш ураггүй ажилладаг. Гэртээ байсан ч би ерөөсөө хором цаг мөч бүрийг ирсагтаа зориулдаг, зүр сэтгэлээ зориулдаг, багийнхандаа зориулдаг. Тэгээд баг командтайгаа бол мэдээж одоо нөгөө надад ганц нэг ингээд хүүтэн танихгүй зах зээлээс ороод ирсэн миний нэргүүл лидер байна, дэлгэрцэг лидер байна. Бид нар ч огт бие нэгэ танихгүй шүү дээ. Тэгээд тэр хүмүүстэй яадгүй хөр ерөөсөө сэтгэл зүйтэй тулж харьцна. Яг тийм амьд одоо илгэн садан гэдэг шиг ах дүүс шиг, найз нөхд шиг ойр дотныхоо яг дотны хүн шигэ болтол нь би тэр хүмүүсээ эхлээд өөрийгөө ойлгуулдаг. Тэр хүнийгээ мэдрэхийн тулд ингээд хугацаа 2-3 хоног ер нь нэлээд удаа хугацаанд ингэж ботносох энэ ажиллаа хийдэг байхгүй. Тэгээд би винийгээ 100% мэдэрсэн цагт ямар ч эргэлзээгүйгээр тэр хүмүүс өмнөх ажиллаа хийдэг. Надад эргэлзэхгүй, компанид эргэлзэхгүй. Компани ороод ирсэн чи юунд эргэлзэх юм. Мэдээж спонсортой ч юм уу нөгөө хамтарч байгаа хүмүүс сэтгэл дундуур байх юм бол хүн чинь ингэж урам хугараал тий шантраад ирнэ. Тэгэнгүүт ер нь баг команд ингэж асуудал гарах юм бол дорн тэр асуудлыг шийдэхин тулд спонсор хүн маш их соргог байх хэвээр. Миний хувьд их сайн шүү дээ. Би хоёр спонсорлоо ерөөсөө хандаж үзээгүй. Код авсан цагаас хойш би давцсан байхгүй. Ерөөсөө захиалга хийсэн ч тэр бүртгэл хийсэн ч тэр спонсорлуугаа ерөөсөө яриаггүй. За тэгээд ямар ч асуудал байсан. Одоо нэг 3-4 сар бараг болоход хүмүүс намайг мэдээж загнана штэ. Уурлах хүн байна, уцаарлах хүн байна. Бараг л мөнгө авъя гэх хүн байна. Гэхдээ би спонсорууд руугаа нэг ч удаа ямар хэцүү юм бэ гэж ярьж үзээгүй. Яагаад тэгэхээр би нэгэнт энэ бизнест өөрөө шийдвэр гаргаад өөрийнхөө төлөө би нэг чадна гэдээ орсон болоод би хүний өмнөөс ажиллаагүй учраас би нэг ч удаа шалтгаан хэлж байгаагүй. Ер нь амьдрал дээр ч гэсэн ингээд өвдсөн ч гэсэн амьдралд хүний амьдралд ч юм өксөх уруудах ядрах өвдөх зов янз янзын юм одоо өдгийн наснд бидний одоо 45 6 хүртэл их юм үзэн штэ. Гэхдээ би зовж ийн гэж ингэж урваад суух дурггүй ямар нэг асуудал байгаад би өөрөө тэрийгэ даван туулахын төлөө зүтгэдэг. Нэг тийм нэг одоо шазран гэх юм амир одоо ямар замтай гэх юм те. Зөв. За
Баярлалаа. Тэгээ одоо таны бас ингээ одоо бид хоёрын та бүхэн энэ контент лайвыг манийтэй нэг 30 гаруй хүн үзэж байна. Тэгээд мэдээж одоо юу гэдэг ингээ та сая ингээ өөрөө ярианд дурдлаа. Жишээлбэл би сэтгэл зүйтэй одоо ажилдгаа гэдэг чинь. Тэгэхээр яг одоо нууц ш бол одоо бас энд манай Ирсаки маш олон лидерүүд үзэж байгаа. Тэгэхээр бас та өнөөдөр хүр лидер цолтой. За багаас чинь 3 4 хүр лидер цолтон төрүүлж байгаа юм байна. Тэгэхээр нэлийн хүчрэг лидер болж байна шүү дээ та. Мэдээж тийм ч гэсэн энэ одоо арга техникээс зүгээр яг зарим нь яг энэ сэтгэл зүй гэхээр яг яаж ажилтдаг юм бэ? Бас энэ лидерүүд бас сонсохыг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэр аргаасаа та товчхон бас мэдээ. Ер нь бол миний яг нөгөө өөрийн нэг зарчим байдгийн үг үйлдэл хоёроо нэг байлгах хэрэгтэй. Тэхийн бол хүн танд эргэлцэхгүй бас амжилт надад эргэлцэхгүй гэдэгт би бат итгэдэг. Тэгээд багтаа ирсэн хүнийг ингээд нөгөө бид нар чинь багийн групп чат гэж ажиллаж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд хүмүүстэйгээ ингээд мэдээлэл өгөөл ингээд бараа бүтээгдэхүүн ингэж яхад тэр дунд ямар нэг одоо сүрэг ч юм уу альсууд ингээд нэг тийм арга олох байгаа хүнийг шууд нөгөө юу ажиллах нэг бол арга олох байгаа хүнийг нөгөө бол маш их урам зоригтойгоор ажиллах гээд ингээд идэвхтэй байгаа хүнийг нь шууд ингээд саргоогоор мэдэрч авангуутлаа шууд хувь чаттай тэр хүнтэйгээ за сайн байна уу би өөрийнхөө спонсор энерги гэдэг юм уу те ийм хүн байна. За тэгээд өдрийн мэндэж гэдэг юм оройны мэндэ ажил амьдрал ямар байна вэ гэд ингээд нөгөө хүнийхээ ам бод өөр хөөд ажил төрөл ерөнхий одоо тэр хүний нэг прогноз мэдээлэл надад ирчдэг байхгүй юу. Тэнгүүтэл нь дэрэн дээрээ дөрүүлээд өөрийнхөө амьдралыг ярина. Өөрийнхөө туулсан амьдрал туулсан дуршлагаа ярина. Амьдрал одоо алдаа оноо би өөрийгөө ерөөс нөгөө багийнхандаа өөрийнхөө туулсан амьдралыг ингэж нуудаг байхгүй юу. Байгаагаар нь хэлдэг. Ийм юмас ингэж боссон, ингээд ингэсэн их чинь одоо ийм имийг зорж байгаа. Би ганц өөрөө одоо амжилтанд төрж өөрөө одоо мөнгөтэй болохыг хүсээгүй. Би энэ хорвоо дээр ирэхдээ мянган хүмүүсийг аз жаргалтай болгох юмсан өөрөөсөө гадна олон хүнд би нөлөөлж амьдрах юмсан гэдэг ийм зорилго надад ихээ олон жилийн өмнөөс байсан. Хүүхэд байхасаа ч юм тийм нэг жоохон хөөрхөн мөрөөдөлтэй байсан. Тэрийг ингэж байгаа гэдэг нэг өөрийнхөө нэг бяцхан эрхэм зорилго алсын хараагаа хэлээд тэр хүнийг бас ерөнхийдөө мэдрээд авчдаг. Тэгэл л одоо нэг ингээд зангидсан гар шиг болоод тэгэл ажиллаж эхэлдэг дээ. Игч дүүс шиг л болдог. Зөв. Тэгэхээр бол нэгсэндээ нөгөө хүнийг нэг дур сайн таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө бас хүн бэ гэдгийг нөгөө хүндээ одоо ойлгуулах. Энэ хоёрын хоорондоос одоо юу гэдэг ингээ харилцан нэг ойлгох те гүнзгий одоо болох. Тийм маш гоё холбоосдаг. Тийм байна. Тэгж ойлголоо. Тэгэхээр манай одоо эрхэм лидерүүд маань бас ингэж ажиллах юм бол маш одоо гоё илгэсэг дотно тэгээ таныг ойлгодог, хүндэлдэг юм гоё баг команд шүү гэдгийг хэлье тийм ээ. Тэгээ ер нь бол одоо ингээд таныг бас ингээд манай лидерүүд гэсэн дотроо бас их дүгндэг, үнэлдэг нь юу гэхээр яг таны саяны нэг хэлсэн үг надад хамгийн их таалагдлаа. Жишээл үг үйлдэл хоёр нэг байлгах гэж хичээдэг. Энэ бол миний философи, миний одоо ганц одоо тэг гол одоо баримтлагч анжин шугам үзэн шүү дээ. Тэгж бодлоо зөв үү? Тэгэхээр энэ бол бас их чухал байх. Таны хувьд ч гэсэн энийг бол үнэхээр биеэрээ харуулж байгаа. Баг командтаа төдийгүй клубийнхаа хэмжээнд нийт ирсагчдын дунд одоо бол яг энийг үлгэрлэн харуулж байгаа лидер гэж одоо миний хувьд дүгнж байна. Манай лидер ч гэсэн санал нэгдэх байхаа гэж бодож байна. Тий. За тэгээд одоо цаашаа ахад асуултууд асуугаа яваа. Тэгээд одоо юу гэдэг ингээд та одоо өнөөдөр ингээд хүр лидер багаас ч ингээд өчнөө олон хүр лидер 3 4 хүр лидер төрж байна, төрөх гэж байна. За тэгэхээр одоо юу гэдэг ингээд баг ингээд томрох хэрээр ачаалал нэмэгдэж байна уу юу? Ер нь ямар байна? Үгүй байна. Ягаад тэгэхээр би баг томрохын хэрээр ягаад ачаалал нэмэгдэхгүй байна уу гэхээр эсвэргээрээ би маш жаргалтай болоод би багийнхаа импон дээр ажиллаж эхэлж байгаа. Томрцсон учраас тэдний багаас хаана юу байна гэдэг ингээд анализ хийгээд энэ сар энэ хүн хүрлээ төрөх юм байна. За энэ сар энэ хүн бол дараа сар хүрлээ төрөх нэгэд би зурагтаа томор хардаг болж байгаа. Уул нь өмнө би бол ингээд яадаг байсан бүтээгдэхүүний орчуулга хийгээл бүтээгдэхүүний пост хийгээл өдөр шөнөгүй баг руугаа мэдээлэл явуулаад хүмүүсээ байнга ингээд зогсоо чатандаа ингээд өдөр шөнөгүй ингэдэг байсан. Би залгам шалаагаа бэлтгэсэн байхгүй юу? За. Дараагийн хүмүүс маань яг намайг дуурайгаад нөгөө хүссэн одоо орчуулганд байх бол Google Translate ашиглаад манай одоо Балдан дэржийн оюун гэд манай лидер байж байгаа. Маш мундаг орчуулах юм. Маш урт одоо гоё тэр постуудыг манай лидер орчуул тавьдсан шүү дээ. Өөрөө одоо хэл мэдгүй ч гэсэн нөгөө Google Translator орчуулахаар нөгөө тэр хүн өөрөө мэдчихэж байгаа. Маш их утгын алдаатай байдаг. Тэрэндээ суугаад хугацааг шаарддаг шүү дээ. Тэгээд орчуулгыг бол манай оюунаа хийж тавьж байна.
Тэгээд лидер болгон багийнхаа хүмүүстэй яг одоо миний тэр анх өөртөө нь яаж харьцаж исэн тэр халуун дулаан холбоог баг болгон командтай үүсгэсэн. Маш хариуцлагатай. Хөдөө орон нутгийн барааг өгнөөл гэсэн бол өгдөг. Хүний барааг аваач өгнөөл гэсэн бол өгдөг. Захиалмал гэсэн бол захиадаг. За би танд эргээд хариу өгөөл гэсэн бол өгдөг. Яг энэ нэг одоо нэг юу хийндэ хариуцлага. Лидер хүн бол өөрөө заа гэсэн бол яваагүй байх ёстой гэдгийг имийг би бас нөгөө багийнхаа лидерүүдэд хэлдэг. Ерөнхийдөө нөгөө би сошиал дээр тавиад байгаа юм чинь ганц өөртөө мотивац өгөх гээд байгаа юм биш. Баг хамт олно. Миний эргэн тойронд байгаа ах トゥ найз нөхөд, миний одоо сошиалд байгаа намайг ингээд дагж байгаа хүмүүс маань тэрийг аваад урам зориг аваасаа ихтгэл одоо нэг ч ингээд гомдуухан байсан хүн сэргээсэй гэсэн дандаа бусдад зориулж пост тавьдаг. Ямар нэг лайк зүрхт цуглуулгатай гол нь энийг нэг ч гэсэн хүн уншаад ингээсэй гэсэндээ тэгдэг байхгүй юу. Тийм учраас ингээд бага ингээд мэдрээд ингэсэн учраас одоо би бага том зоригтлаар харж байна. Хуучин бол пост оруулах завгүй байсан л та. Одоо бол постороо нэгт одоо дагагч нар маань ингээд манай багийнхан ингээд намайг сошиал фейсбુક дээр дагж нөгөө юм дээр Ирсаг Эко Монгол дээр дагж штэ. Өөр багийнхан ч байгаа. Тэгээд тэндээсээ өөрөөсөө би ингэх ёстой мэн ингээд заавал хүн нөгөө сургалтанд суух, заавал хүн нөгөө ширээний ард сууж иж нөгөө нэг одоо чинь боловсрал мэдлэгээ дээшлүүлдэг цаг үе өнгөрчөөд байна. Онлайнаар мэдээлэл авч болж байна. Хүнтэй 5 үг солихдоо шууд тэр хүнээс хэрэгтэйгээ шууд өөртөө ингээд фильтртэй хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайчдаг тийм нөгөө мэдрэмж суулгах аягүй чухал. Зөрөөд өнгөрөхтэй хүртэл хүнээс нэг сайхан юм харчаад ийм байх юмсан даа ч гэдэг юм. Ер нь дандаа тэгж ингэж энэ тэндээс юм хэрэгтэй юм наах аягүй дуртай. Багийнхнаа ч гэсэн тийм байдлахыг хүсдэг. Зөв. За тэгээд маш гоё үр дүнтэй лайв болж байгаа би харж байна. Манайхан бол одоо бас үздэцгээж байгаа асуултууд байл бас комментээр асууж болно. Тэр асуултыг ч одоо бас яг нүрзэд лидерээс би асууж өгч болно. Манай хэрхэн одоо үзэж байгаа хүн одоо тий лидерүүд шүү одоо сонирхож байгаа хүмүүс одоо үзэж байгаа. За тэгээд одоо юу гэдэг нүрзэд лидерсээ бас ахад асуух зүйл байна. За ер нь ингээд юу гэдэг өмнө нь одоо жишээлбэл та яг юу хийж ялла гэлээ хоёлаа түрүүний яриад Тэ яг энийг хийхээс өмнө одоо жишээлбэл хоёул эргээд яг хувь хүн тань руу чиглэе гэж бодож байна л да. Гэхдээ би одоо таныхыг бол яг танаас нэг хайлт мөлт нэг сонсч байсан. Тэгэхээр таны хувьд одоо өмнө яг юу хийж байв? За тэгээд бас эрүүл мэндийн бас нэг жоохон томоохон асуудал тулгарч байсан. Тэрийгээ та өөрөө давж гарсан. Тэгээд таны тэрийг хүндэтгэж бахархчаалаа дотроо жишээлбэл тийм том одоо төвчээр зориг тэгээд тэр ирч хүч хаанасаа ундраад байна. Тэр тал руу нэргээд оруулах юу ч чиглэл. За баярлалаа. За миний хувьд бол нэгтлэн бодогч мэрэгчлээ. Тэгвэл би нэгтлэнгаараа юусэн ажиллаагүй. Та хэд маань мэдчих юу тэгээ би чинь нөгөө нэгтлэн бодогч мэрэгчлээс гадна архив бичих хэргийн сургалтанд суугаад тэр талын юу одоо нөгөө мэдлэгийг бас олж авсан. За компьютер оператор гэдэг нэг ер нь ийм одоо яг өөрийнхөө хүснээр л амьдарч байгаа хүн гэх юм уу яг нөгөө юмыг сонирхож явдаг. Тэгээд дандаа тэрнээс нэг гоё аз жаргалыг мэдэрдэг байхгүй юу? Тэгээ бас гоо сайхан маникюр гэдээ бас сурсан. Тэгээд ерөнхийдөө би ерөнхий боловсролын сургуульд 6 жил ажилласан. Одоо захирлын туслах хийгээд ажилласан. За тэрнийхээ дараа барилгын салбарт ажиллаж исэн. За цэргийн одоо байгууллагууд нагаараар явж байгаа онгоцны маршрут бичдэг одоо тэг 28 дугаар анги пүүжингийн ангид ажиллаж исэн. За тэгээд хамгийн сүүлд бол Улаанбаатар буюу ингээд оршуулгын зан үйл хийдэг одоо буйны зам үеийн компанид ажиллаж исэн. За тэнд бол би үнэхээр одоо нөгөө дурлаж тий нойроо мартаж, хоолоо мартаж нөгөө хүн тусалдаг ажил чинь маш гоё шүү дээ. Би өөрөө нөгөө тэгж туслахаараа хүн туслахаар миний ингээд нөгөө бүр ингээд зүрх сэтгэлээсээ бүр баясдаг байхгүй. Тэгээ тэнд би ингээд ядарсан зүдэрсэн хайртай дотны хүмүүсээ хавцсан хүмүүстэй ингээд 7 жил гарan ажилласан юм бидий. Зөвлөхөөс нь эхэлж ажиллаж исэн. Тэгээд захирал болтлоо ажилласан. Тэгээд ерөнхийдөө нөгөө альва юмд ч бас нэг хэмжээ хязгаар байд юм шиг байна. Тэгээд миний тэр газар ажиллах тэр гоё хүмүүстэй сэтгэлээ зориулах тэр цаг хугацаа манд болсон баг ерөнхийдөө жоохон эрүүл мэндийн шалтгаанаар ажилласаа гарсан. Тэгээд би ажилдаа маш их хайртай. Тэгэл би ч нөгөө хүнд ингээл тус олцохороо бүр ингээд бүтэн өдөрж ингээд жаргалтай хоолтой олсон гүүж явж байгаа. Хүн чинь мэдээж нөгөө сэтгэл зориулсан дотроосоо бас би хоолоо идэх хэвээр бас өөрийгөө олох хэвээр юм дээр яасан. Зүгээр л ингээл цацаж явсараа цэнэггүй болцсон байхгүй юу. Тэгэхээр яг өгөө аваагаа тэнцүүлэх хэвээр өөртөө бас орших хэвээр байна гэдгээ хизээ хойно өнгөрсөн жил ойлгосон. Тэгээд
Улаанбаатар Буянгаас гараад тэр сайхан хамт олон дунд 7-8 жил ажиллаад үнэхээр одоо маш олон хүнд ер нь амьдралын утга учирыг тэндээс аягуулсан ойлгосон юм. Яагаад гэвэл хүн энэ хорвоодоор ирээд буцахтаа мийсэн ч вэ нүү, боосон ч вэ нүү, яг өнөөдөр амьсгал хураагаад тэр дөрвөлжин хайрцаг руу орохоор хин ч биш болдгийг би харсан байхгүй юу. Тэгээ ер нь өөрөө би ээж аваас нэг тийм нэг өрөвч сэтгэлдээ төрсэн. Хоёрдугаарт нь нөгөө тэр орчинд ингээ ажиллаад үзсэн хүн чинь илүү хүнийг хайрлах. Ерөөс энэ хорвоодоор хайрлах хэрэгтэй байна гэдгийг аягуулсан ойлгосон. Хайр түгээгээл амьдарч байгаа. Ер нь хайр түгээж л амьдрах хэрэгтэй байна гэдгийг угаасаа хүүхд байхасаа тийм байсан. Тэр ажилд ороод бүр лавширсан. Ингээд Буянгаас гарсныхаа дараа нэг хэсэг дүүгийнхаа лангуун дээр зүгээр ингээд тархиа амраах гэж худалдагчаар одоо максимум худалдагчаар нэг 2 жил гарan байж байгаад тэгээд Siberian Wellness гэдэг шууд борлуулалтын компанид 22 оны 8 сард биш 21 оны 8 сард орж ажиллаад тэгээд тэнд бас маш амжилттай ажиллаж байгаад бас профи солмолтой болсон тэр чинь машин тэрэг авсан. Тэгээд эрүүл мэндийн шалтгаанаар яг 22 оны 3 сараас хойш тэгээд ерөөсө бүх юм хаагаад нам гэртээ байсан. Тэр хугацаанд одоо даалда фомсор бяцлагал тэгээд ер нь хүний мөн чанар тэр талын юмыг яг ганцаараа байх хугацаанд судалсан. Тийм. Илүү одоо нүцэд гэдэг хүн жил гарan таг байх хугацаанд эргээгээд гарч ирэхдээ өмнөхөөсөө илүү одоо хүн чанартай илүү гэгээлэг хүн болж гарч ирсэн. Төрсөн гэх юм уу та. Тийм. Амьдрал бэрхшээл тохиолдохдоо тэрийг давж чадах хүч байх юм бол эргээд цаана гарахад илүү том одоо нөгөө нэг бэлгийг өгдөг гэдгийг би одоо ярьсагаар харж байгаа. Тийм. Зөв. Миний амьдрал тийм 2 удаа уналт байсан байхгүй тэргүнэ. Тэрийг одоо ярих хэрэгтэй ч юм. Ерөнхийдөө 4 жилийн өмнө бол намайг нөгөө би чинь тэр максимумд ажиллаж байхдаа гинт бие өвдөөд ингээд маш их тураад бараг 40-од хилтэй болоод тэгээ ходоодны хорт тавдар 4-р зэрэгтэй гээд 4 сарын настай гээд ингэжсэн. Тэгээ бүх имлгүүд хаалгаа бариад намайг хинч ямар ч имлэг авахгүй. Өстө нөгөө мөнгөөр зодож явж ачтанд нэг 7 хоног хэвцсэн. 7 хоног хэвтгэхдээ намайг энэ хүн энэ тариад авахгүй нэг гэртээ гаргаж исэн байхгүй юу. Тэгээд усууж чадахгүй туслаар усуудаг байсан. Хужирт усыг л туслаар уудаг. Өөр ус миний ам руу ордоггүй тийм байсан. Тэгээ би тэр нь хавдар биш байсан. Маш удаан тодорхой хугацааны дараа дахин шинжилгээ өгөөд яасан. Хавдаргүй гарсан. Маш их тийм хүндэрсэн шарх гэх юм уу та. Хүндэрсэн шарх хавдар явж бараг дүндэдэн болчтой юм шүү дээ. Аим шигтэй зураг мураг болоод. Тэгээд би таац ширтээ твтэж байхдаа би энэ хорвоодоор ирээд буцахдаа зөвхөн 2 хүүхд төрүүлээд те. Ингээд буцах хүн бишээ. Би маш олон хүнд одоо гэрэл гэгээ ад жаргал бэлгэлэх ёстой хүн шүү дээ. Яагаад би ингээд хөвтөх ёстой юм бэ? Би босох ёстой гэл. Тэгэл би 3 хоногийн ерөнхийдөө 7 хоногийн дотор хөл дээрээ босоод 14 хоногийн дараа шууд буцаад максимум дээр тэр аймагт хуранхай эцэг ядруу биетэй мөртлөө халуун савнд одоо нөгөө яг өөрийнхөө эддэг бантанг хийгээд дүүдэрээ ажиллана гэдээ очиж исэн байхгүй. Манай дүү гайхчихсан. Та яаж чадах юм бэ гэхээр үгүй чинь тэртээ суугаад байл би ингээд бүр ингээд улам унтрах гад байна. Би хасах ёстой гэд. Одоо яг миний хоолой зангираад байгаа байхгүй. Тэгэж би одоо өвчнөө ялсан гэх юм уу та. Вау. Супер. Хоёр дахь нь бол айгуу сонь. Энд чи одоо нөгөө нэг хүн ойлгохгүй бол одоо цагт бол нөгөө сүнсний сэргэлт гэдэг шиг одоо нөгөө нэг гинт би айгуу сонь тийм сэтгэл готролд орсон байхгүй. Бүх юм утгагүй санагдаад би хинтэй ч ярихаа хийсэн. За. Бүр хинтэй ч ярихаа хийсэн. Тэгээ манайхан ч зүйлдээ бүр одоо нөгөө эмнэлэгтэй аваачид үзүүлээд нойр гүтэлтэй болцсон байхгүй юу? За. Тэгээ нойр гүтэлтэй болоод тэгээд би чинь шар адны хяналтанд ороод нөгөө бүр нойрны юм авч уулгаад тэрийг 2 өдөр уугаад би хогийн савруу шийдчихсэн. Би өөрийгөө ялнаа, би өөрийгөө эрүүл болгож чадна гэсэн манайхан надад эргэлзээдсэн. Байнга хажуудаа хүнтэй контролтой. Би чи ямар яриа хүн блэ та нар мэдэн шүү дээ. Би бүр амнаасаа нэг ч үг гаргахгүй болцсон байсан байхгүй юу? Тэгээ хүмүүс бол мэдэхгүй саад юу туулаад гарсан. Тэгээд маш хэцүү юм туулсан. Тэгээд одоо онлайнаар ингээд сэтгэл судлал одоо сэтгэл зүйчийн сургалтанд суугаад эхний зүгээр
2-3 минут сонсоод энэ хүн намайг өөрчлөх хүн биш юм байна. Энэ хүн ахаад сургалтансан энэ хүн намайг өөрчлөх хүн биш юм байна гэнгүүтлээ би яг яах ёстой юм бэ гэдэг ингээд өөртөө ажиллаад өөртөө бодог. Хүмүүс намайг бол энэ донготоо суугаад байна гэж бодоод байдаг. Би өөртөө дотооддоо маш их ажилласан. Тэгээд нөгөө зурагт мод үзэхгүй тэр чинь нэлээд олон сар болсон юм а. Тэнгүүтээ шууд YouTube-ээр яасан гэхээр дата ухамсар энерги одоо сүнс тэр талын ингээд судлаж ингээд подкаст сонсоод ирсэн чинь ерөөсөө би өөрийгөө л өөрчлөх юм байна. Түүнээсээ тэр сэтгэл судлаач биш, тэр одоо эмч биш, тэр одоо хэн байдгийг тэр биш. Би өөрийгөө ялах юм байна гэдэг өөртөө ажиллаад ямар ч бясалгалын багш надад байхгүй би өөрөө бясалгал хийж эхэлсэн. Тэгээ одоо өдөр болгон майн уншдаг, майн эргүүлдэг. Тэгэж өөртөө өөрийн орон зай, өөрийн одоо өөрийгөө эдгэж чадах, өөрийгөө одоо мэдрэх л хамгийн чухал юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй юу? Вау. Бас мундаг юм аа. Би одоо юу гэдэг таны үнэхээр бахархаж байна л да. Одоо мэдээж нөгөө хүний ингээд ярихаар илүү ойлгодог хүн чинь харилцажээ тий. Яс шууд гаднаас нараад яг ийм дүгнэх бол амар өнгөц шүү дээ. Яг хов хүнтэй тухлаа тарцгаараа яг за Батбаяр ийм юм бэ, Нүрзэд ийм юм бэ гэдэг хүмүүс мэддэг. Тэгээд сая бол би үнэхээр таны одоо яг энэ хоёр одоо том уналт одоо энэ үеийг ингээд даваад өөрийгөө ялан дийлээд өнөөдөр би хэн бэ гэдгийг мэдэрсэн ийм мундаг яваад бол бас одоо эрхэм хүчрхэг лидер танаар бахархаж шүү. Мундаг баярлалаа. Супер шүү. Тий. Тэгэхээр мундаг. Одоо бүр үнэхээр бахархын аргагүй. Тий арга алга одоо нэрээ. За тэгээ дараагийн асуулт руу явъя хоёлаа. Одоо дотоод асуудал руу нь одоо манай лидерүүд манд ойлгосон баг би нэлээсээ асуулаа гүн рүү шингэж манай лидер маань ч бас үнэхээр бас одоо юу гэдэг өөрийнхөө бүх юмыг нууж хаалгүй нээлттэй сайхан ярьж чад маш их баярлалаа. Тэг хүн болгоод бас янз янзын ингээд уналтууд байдаг. Яг энэ үед нь яг манай нүцэд лидер шиг маань ингээд даваа босоод ирээсэй тий. Босоод тий ингээд сэтгэл босоод ирэх. Одоо энэ бол хамгийн том одоо бас тийм юу гэх юм одоо хүч. Өнөөдрийн бидний бизнес дээр нэг жоохон асуудал тулгарх одоо мэдээж миний бизнест асуудал тулгарсан шүү дээ. Яг тэр би тийм том тэр өндөр дээр байж байгаа л уналт ирдэг. Сибир хийгээл маш мундаг ингээл профи болоод ингээд сайхан ажиллаж исэн чи гинт нэг өдөр ингээл хоол идэх дургүй болоод нойргууд л олон өдөр үргэлжлэхэр ч хүн чинь галзуурдын байгаа сте бараг л ингээд ирж яхаар чинь одоо тэгээд бүр хар зарсан зүүч шиг ойр орчны маань хүмүүс хүртэл одоо ах トゥ ээж найз нөхөд бүх хүмүүс одоо мөвцөг маань миний хажууд өстө тусал нулимсаа урсгаад сууж исэн найз маань мэдэндээ бүр ингээд бүр намайг бахархтай хөрх юм ямар ямаас чи босч ирлээ баярлалаа л гэдэг. Гэхдээ би ингэж бодд юм аа. Энэ хорвоо дээр би өнөөдөр энэ өөрийнхөө туулсан амьдралыг ингэж ярьж байгаа маань над шиг мянган хүн байгаа. Босч чадахгүй арга олохгүй явж байгаа. Нүрзэд гэдэг өнөөдөр жирийн нэг ээж те би өнөөдөр 2 хүүхэдтэйгээ хантайгаа ингээм хамт амьдардаг. Тэгээд жирийн нэг ээж өнөөдөр энэ уналтуудыг ингээд даваад босоод иржээ. Тэгэхээр танд бол бүрэн боломж байгаа. Өнөөдөр энэ битээр Батбаяр тэргүүн битээр Ясагийн бизнесийг ярихтай олон шүү дээ. Яг хүн тухайд хүн ер нь яг юу туулдыг яа гэдэг нэг ч гэсэн хүний амьдрал гэрэл гэгээ нэг ч гэсэн хүнд ингээд хүч өгөөсэй гэж би бас бодсон л та дотроо энэ контентийг зөв амжилтын түүх гэдэг бол мэдээж бүхэн Ясагийн одоо амжилтаар төсөөлөгдөхгүй өөрийгөө яасан өөрийгөө олсон ямар даван туулсан өнөөдрийн энэ байгаа одоо тийм мэдээж энэ төгсгөл энэ одоо амжилт гэдэг бол мэдээж урд их одоо Батбаяр өмнөх нүцэдгүүгээр бол байхсгүй шүү дээ байна гэдэг шүү дээ. Тэгэхээр маш баярлалаа бас ингээд контентыг мод чимж байгаа их гоё сайхан одоо тийм ингээд түүхээ ярьсан маш их баярлалаа. За тэгээд бас дараагийн асуулт байна. Одоо би чинь ингээд сэтгүүлчийн үргөөс төлөөл. Тэгээд одоо ингээд Ясакийг ингээд одоо та чинь 6 сараас хойш хийж яана гэж байна тийм. Өнөөдөр ч одоо ингээд 6 сар ч одоо хэдэн сар болж байгаа юм бэ? 7 сар. 5-7 сар. За тийм ээ 7 сар юм байна. 7 сар болж байна. Энэ хугацаанд одоо тийм мэдээж одоо юу гэдэг таны хамгийн их бахархаж исэн зүйл ер нь юу вэ? Одоо магадгүй Ясактай холбоотой хамгийн их бахархаж исэн зүйлс. Ясактайгаа Ясакт ороод ингээд бахархаж исэн зүйл бол яг энэ шинэ жилээр өөрийнхөө спонсортой уруула тайзан дээр алдаршуултанд яг айгуу сонио базар сүрэн директорээ байгаад би хүрэл миний спонсор хүрэл бид гуруула тэн дээр зогсохоос өмнө анх бид гурав уулзахдаа хэн байсан бэ? Хэн ч байгаагүй шүү дээ. Гуруула мөнгөгүй. Гуруула хэн ч шийсэн. Тэгтэл гуруула тий болон одоо төсөөлөөгүй орлоготой болчихсон хүчирхэг эмэгтэйчүүд болцсон байсан байхгүй юу?
Би маш их баярлсан. Тэгээд багаас маань маш олон хүмүүс тайзан дээр гарсан. Тэгэхэд ингээд миний бүр ингээд биений шар ус босоод би өстой нэрээ үнэхээр энэ амьдрал дээр ирсэн утга учир маань биелж ин да. Би хүний амьдралд нөлөөлж ин, би хүнд одоо түүчээ болж ин гэж өстой маш их баярлж байсан. Зөв. Харин одоо мэдээж энэ бол маш гоё. Эргээ бодох нэрээ гоё мөч шүү те. Маш гоё мөчсэн биш шүү. За одоо тэгээд бас танд бас ингээд бас нөгөө манай лидерүүд маань ингээ хандаад гоё комментүүд иччихээ. Зарим нэг нь уншиж өгөө. Орой минь хүчрэг лидерүүдээ баярлалаа гэн заяа лидер Бацаа лидер мөр бичсэн байна. За энэ манай танай одоо спонсор бичсэн байна. Лавгжог цэдэнгээд орой минь хөөрхөн шүү миний хүр лидер төмөрч өдөр нүрзэдтэй амжилт бүхнийг хүссэн ерөө хайртай шүү. Хинч биш байхад минь саналыг минь хүлээж авсан чамдаа талархаж байна гэд бахан. Баярлалаа спонсордоо баярлалаа. Замыг минь зааж өгсөнд баярлалаа. Тий. За манай одоо тэр биш одоо спонсор лидер маань Нурцкада амжилтаа л гэж. Тэгэж хөрдөж дууддаг. Нурцкада гэж байна тий. За тэгээд энэ дээр юу гэж байна гэсэн чи за тэг ингээд энэ зөндөө юм дайч мундаг бүсгүй байна. Амжилт хүсье л гэж аах шүү байна. За одоо энэ юу гэж байгаа юм. За ингэнэ бас манай ТБ лидер л бичсэн байна. Манай Нурцка мэдрэмжтэй гэгээлэг хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй лидер юм байгаа энэ л гэн. За энд бас нэг лидер юм биччихээ. Чадварлаг дайч мундаг бүсгүй шүү. Даган дуурайж явдаг шүү гэд алтан гэд одоо манай бас нэг лидер байна да. За тэгээ энэ дээр отгон чимэг гэд гоё ихч шүү л гэн. За тэгээд те энэ хүмүүс чи урмын үг танд их харамгүй харилж ах шүү. За бас үнэхээр ховорхон хариуцлагатай шүү л гэн. Одоо зарим нэг нь уншиж өгье доо. Одоо уншиж өгөхгүй л хүмүүс нараа намайг загнана шүү дээ. Үзэсгэлэнтэй ихтэй амжилт хүсье гэн манай Чулуунбаатар амжилт хүсье. Тэ битсэн байна. За энд одоо бас нэг за энэ манай багийн лидер чих дэлгэрцэг гээд вау үнэхээр дайчин л гэн таныг одоо. За тэгээ энд манай бас нэг хүн битсэн байна. Амжилт бүтээлийн дээдийг хүсье мундаг дайчин лидер шүү л гэн. Баярлалаа. За энд ч их юм биччихэ. За манай оюун сүрэн лидер маань үнэхээр хүчрэг мундаг дайчин лидер минь хайртай шүү танд улам их амжилтыг хүсье гэвчихсэн байна. Тий. За манай урнаа лидер бас бичсэн байна. Одоо ирсэн компани хүр лидер те хүчрэг хүр лидертэй аз жаргалын дээдийг хүсье гэж биччихэ. Баярлалаа урнаа лидертэй баярлалаа. Хурдан директор болоод директорын нэгэрээ гэж хүсье. Тий. За одоо энэ манай бас лидер манай эхнэр Бацаа бас утсан биш үү? Мундаг дайчин ирч хүчтэй эерэг энергитэй мундаг лидертэй амжилт хүсье гэд баахан зүрх хэлгээжээ. За баярлалаа. Чи минь өөрөө эерэг шүү дээ бурхан минь. Тэгээд энд оюуна мундаг юм бахархаж байна л гэн. За одоо ингээ ямар ч ингээ уншаад дууслаа угаасаа. Хоёлаа тэгээд дараагийнхаа сэдв рүү оръё. За энд бас нэг юм бичсэн байна. Сайхан хүчрэхэг ихчэд баяр хүргье л гэн. Баярлалаа наман байгальтай. Амжилт хүсье. За энэ бол намун байгаль гэдэг эмэгтэй байна тий. За энэ дээр тийм танихгүй. Танихгүй ч гэсэн шилдэг эмэгтэй хамгийн анх группээс маш том ухаарлыг авч Ирсак компанид хөл тавьсан удахгүй дэлхийн тайзнаа хамтдаа амжилт гинэ. Байгаль инхээ гэдэг. Баярлалаа амжилт хүсье. Өрөөдөр олгоё. Тий ямар мундаг өвчт юм бэ. За энэ улам оргих гэх танай лидер баг шүү те. Сайхан дэлхийн туйл шүү дээ та минийгээ өвчсөн байна одоо бүр. За тэгээд баярлалаа улмаа миний хайртай дүү. Тийм байна. За энд урнаа манай лидер маань урнаа лидер маань Нурка ихчтэй амжилт маш их хүндэлж явдаг шүү л гэвчихсэн юм байна. За одоо энэ нэмэгдээд байх юм шүү. За ер нь бол одоо ингэсээ дуусгана. За юм яриа хоёлаа гэж комеди дараа нь уншигээ. Комеди уншсаар за ер нь болох байх юм шүү. За энэ ханд гэдэг лидер хараас нүдэнд галтай нүүрэндээ цогтой лидер шүү. Чамаас сурах юм маш их байна л гэж. За тэгээ сураарай. Бид нар бие биенээсээ маш их юм сурч байгаа. Тий суралцаа явна шүү дээ хэдүүлээ одоо маш их юм зүйлийг сурна. Тэгээ энэ ингээд сэтгэлдлийг уншихад бол таныг одоо маш мундаг хүндлэж хайрлаж байгаа энэ одоо ирсагчууд таны баг гэлтгүү. Одоо нийт ирсагчууд танд маш их хайртай юм байна шүү. Таны хүндэлт юм байна шүү. Танаас маш их зүйлийг суралцсан юм байна шүү гэж бас хэлэхэд таатай байна. За тэгээд одоо бид тээр бас дараагийн одоо сэдв рүү орноо. За одоо манай нүрзэд лидер маань саяхан одоо өчигдөрхөн санаж байна би. Одоо тэ Ирсак компани директор гэдэг одоо албан тушаалыг нээж байгаа. Одоо энэ гайхамшигтай мөчийг бас
надад дуулгасан. За бас манай лидерүүд маань ч гэсэн баяр хүргэжсэн, миний хувьд ч гэсэн баяр хүргэжсэн. Тэгээд эхлээд сонсоход хол байсан баг. Гэтэл одоо яг ч директор одоо тий албан тушаал директор одоо энэ цолонд хүрэх гээд нэг явж шүү дээ. Тэгээд мэдээд 5 сарын дараа бол та директор болох нь тодорхой. Тэгэхээр юу гэж бодож байна? Ер нь хүмүүс ингээд одоо энийг үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ингээд бид нар ч ингээд маркетинг яхаж директор мэт ингээд анх би сонсчихсан хоол юм шиг сонсогддог байсан. Тэгтэл маш хурдан богино хугацаанд бол энэ хийж болох юм а гэдэг нь бас та харуулж байгаа баг. Тэгэхээр юу гэж бодож байна та? Директор одоо нээж хэлээ. Тий. Директор нээсэн нэг 3 хоног нээсний дараах нэг шөнө нойргүй хонсон. Нойргүй юм тий. Хүрэл дээр бол нэг тэгш нойргүй хоног шүү дээ. Ээжигээ сахиал тэгэл 4 дахь лидер маань эгч маань угаасаа тэгэл битэрч ажиллаа төлөвлөсөн угаасаа болох нь тодорхой гадсан ээжигээ сахиад нойртой нойргүй онцгой хүрэл болгох гэж ээжигээ хараад тэгэл ингээд 14 хоног эмнэлэг тахтаа тэгээд ерөөсө тэрэн дээр их яагаад директор дээр бол хүн догдолт юм байна. Өнгөрсөн сар манай баг сарынхаа багийн одоо онооны хаалтаар би тийм өндөр онооч боломж гэж бодоагүй. Сар дуусаад ингээд 1 сарын хэднэр үлээ тэр чинь сайд гацаж ингэсээр байгаад сүүлд нь харсан чинь 2467 оноотой сарын ажлаа хаасан гэсэн. Тэгээ би вау бараг л одоо директор нэг шахсан байх шүү ямар мундаг юм бэ. Тэрний өмнө бол 2300 оноотой байсан. Тэгээ би ер нь тэр 2300 400 оноотой болсноос хойш ер нь директор бас л ойрхон хаяанд ирд юм байна. Гэхдээ яг вэ нэг хавар мавар ч юм уу гэл ингээд хүн чинь бас нэг өөртөө юу яадаг юм бэ л да. Тэгээд сая одоо энэ чинь сарын хаалтаар амжих болоогүй болов гэж 30 40 сая төгрөгийн борлуулалт дутуу байсан шүү дээ. 3100 оноотой байсан санагдаж байна. Тэгээд би ингээд мөнгөнд өнгөөр тооцоол багийнхаа ингээд гарах лидерүүдийнхаа чагсаалтыг гаргаад ингээд үзэхээр болох ч юм шиг болохгүй ч юм шиг л ингээд ийс. Тэгээд өчигдөр өдөр ингээд харсан чинь 2600 бишээ 2900 болоод тэгэл 60 70 гээд ингээд ерөөсө бүр догдлоод бүр нойр бүрхгүй тэгэл үнэхээр гоё мэдрэмж. Энэ бол би анх Ирсак хийхдээ директорыг бол нэг жилийн дараа директорээ нээчих байхаа гэдэг юм уу тийм юм вирусо бодоогч директор гэдэг надад бол 5 жилийн дараа ч юм уу бүр тэгж санагдчихсэн. Би нөгөө маркетингаас ойлгоогүй хүрэл лидер, мөнгөн лидер, алтан лидер, цагаан алт тэгээ директор юм гэж бодоод байсан чинь бүрлээсээ шууд директор болдог гэдгийг саяхнаас ойлгож байгаа шүү дээ. Саяхнаас. Тэгэл саяхнаас ойлгож байгаа. Тэгээд тэрэн лөө акцент өгөөл тэрэн лөө поинтлоод байсан. Үнэхээр яг хүн бодсноо үнэхээр л яадаг юм бэ? Биелүүлдэг юм байна. Хамгийн гол нь тэрийг биелүүлэхэд бол бид нар яах ёстой гэхээр маш сайн өөрсдөө өнгөх хэрэгтэй. Маш сайн өөрийгөө одоо өөртөө л өнгөх хэрэгтэй. Алдаа байгаа таны баг явахгүй бол танд л алдаа байна. Би багийнхандаа ч тэгдэг. Асуудал байгаа бол та өөрлөгөө л өнгөе. Би ингээ багт ингээ нэг жоохон сүргдүү ч юм уу тийм хүн ороод ирэхэд тэр хүнтэйгээ харьцаад ажиллах гэж үзээд оролдоод болохгүй бол би өөртөө энерги зарцуулдгүй шууд тэгээ зайгаа авчдээ шүү дээ яг үнийг хэлэхэд. Тэгэхээр Ирсак одоо ер нь ямар нэг ажил бизнес хийж байгаа хүмүүс бол тантай санал бодол нийлэхгүй үргэлжийн мөх зөрчилдөж байгаа хүн байдаг бол өөрийнхөө эрчим энергийг барахгүйгээр зүгээр сайхан зайнаас мэдтэй устдаагаар ингээд ажиллаад явсан хамаагүй дээрээдгээ. Хүн болгоно нөөцтэй шүү дээ хорвоо дэлхийн одоо ус агаар мод чулуу одоо бидний биеинд байгаа эрчим энерги хүртэл нөөцтэй учраас хаана зарцуулах вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Өөрийгөө чагнах хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Би ч өөртөө их ажилдаг байхгүй юу? Өөртөө нэлээд өнгөж тэгжиж нөгөө нэг хүний ажиллах арга барил өөр. Мундаг дайч ингээд гадуур ингээд гүүж давхаад одоо хөдөө гадаа бага бүрдүүл мундаг дайч ажиллаж байгаа хүмүүс. Миний одоо ажилдаг арга барил бол дандаа дотгошилж юу яаж одоо дотооддоо төвлөрч ажилдаг тийм хүн юм байна. Тийм. Зөв. За баярлалаа. За дараагийн асуулт асуунаа. За одоо жишээлбэл таны одоо одоо манай ер нь Ирсак компанид чинь гэдэг шүү дээ. Амжилтыг хэмждэг зүйл бол тодорхой бас нэг хэд хэдэн зүйл гэдэг. Өдөрт мэдээ цол бай. Хамгийн гол нь бид бүхний одоо бас ерөнхийдөө цалин урамшуулах гол гэдэг шүү дээ. Тэгээ бид нар бол энийг бол нуудгүй ер нь хилдэг, ил тод хилдэг. За тэгвэл одоо өнөөдөр нүрзэд хүрэл идрээ маань одоо сарын орлого сарын цалин урамшуул чинь хэд бэ? Нууц биш бол одоо энэ хуваалцах боломж байна уу? Хамгийн өндөр цалин 6 сая төгрөг авсан. Хүрэл лидер цалин дээр. Тийм. Тэгээс 19 сая нөгөө сая 1 сарын цалин болохоор 5 сая. 100 батал.
Супер байна. Гоё бас тэгээд манайхаа одоо бас энэ ингээд манай өвчрөл лидерийн яриан сонсож байхад та бүхэн бас амьдралаа өөрчлөх боломж бол Ерсакт байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. Энд тэргүүнээ би нэг юм ярьж байгаа айгуу сони бас хүмүүст бас уран болж магадгүй л дээ. Хүн араа зориглох юм бол яг болд юм. Би чи нөгөө Ерсагаа хийчээд би ч одоо ингээд насаараа ийм гэр хороолд амьдэрсэн ийм хөдөөний охин байхгүй юу? Тэгээд байранд амьдарч үзэх юмсан гэж бид нар нөгөө нэг ингээд хүнд өөрт нөгөө нэг суурь юм байхгүй ч гэсэн ингээд байр мөрөөдөл ингээд яваад байдаг. Тэгээд нөгөө зөвхөн 5-4-ний хооронд амьдарч байгаа хүмүүст бол хэцүү шүү дээ. Ер нь чанга шүү дээ. Тэгээд нөгөө өмнөх шууд борлуулалт компанид ажиллаад машин аваад ингээд зээл төлж явж байгаа. Зээлээ төлж чадахгүй тул зарчихгүй юу? Тэгээд байрны өөрчлөлтөө болоод байрандаа орчингуудлаа ингээд машингүй болцсон. Тэнгүүтлээ зориг гаргаад машин аваад би Ерсагаар би юугаа төлнө гэд зориг гаргаад машина авсан байхгүй. Тэгээд ямар нэг тийм юм тийм айгүй тийм шийдмэг зоригтой байх хэрэгтэй. Зориг гаргасан бол тэрнийгээ төлөө тултал ажилтдаг байх хэрэгтэй. гэж хэлмээр байна. Вау, супер. Тэр зориг гаргаж байгаа чи өөрөө ч одоо магадгүй цаанаас нь заавал шахаж өгч яадаг тий. Араас амьд шахаж байгаа байхгүй. Хүн яг ингээ хамар тулсан яг ханан тулсан үедээ маш хүчтэй шийдвэрийг гаргаж эхэлдэг юм билээ. Өвдөд ингээд таац иртээд хизээ мэдгүй өвхгээд амрууга тусал ус хийлгээд ихтэж байгаа хүн ингээд өвчий гэж боддгоо юм бэл. Ор байгаад унтаж чадахгүй, хоол байгаад идэж чадахгүй. Гэхдээ би ер нь яах юм бэ? Би өөрийгөө би энэ хорвоод амьд үлдэх ёстой шүү дээ гэд өөртөө тэнцээд тэр өвчнийг ялаад босоод ирж байгаа байхгүй. Гэхдээ тэр өвчнийг ялаад босоод ирж байгаа хүн чинь өнөөдрийн нэг жижиг бэрхшээл ажил дээр гарч байгаа проблем надад бол өстой маш жижиг санагддаг шүү дээ. Вау, супер. Ааха. Зөв. За тэгээд бас ингээд маш гайхамшигтай контент болж байна. Бид хоёр бол одоо ингээд ярилцаад нэг 50 гаруй минут болсон байна. За тэгээд манай яг энэ лайвыг нэтгэвчтэй үзэж байгаа нэг 40-оос 50 хүн үзээд байна. Та тэр яг итгэвчтэй дараа нь үзээд маш олон мянган хүмүүс үзэх байх. Тэгэхээр одоо хоёулаа болвол ахаа дараагийн би бас танаас асуултыг асууя гэж бодож байна. Одоо энэ хүмүүсийн асуугаасаа гэд асуултууд бас байвал бас манайхан бичиж болно гэсэн асуултууд асуугаагүй байсан. За миний одоо дараагийн асуулт маань болохоор ер нь одоо бусад одоо сүлжээ компанид MLM хийж байгаа болцсон хүмүүс байдаг. Тэгвэл Ерсак яг энэ юугаараа даваа талтай? Ерсак яагаад та юм заавал Ерсак гэж хэлэх юм? Вау. Миний охин надад өнөөдөр нөгөө юунд орно гэсэн чинь цэцэг бариг хүрээд иржээ. Вау, ямар мундаг юм бэ? За баярлалаа. Ямар үнэтэй. Өнөөдөр ажил хийчихэд манай хүн чинь оюутнууд ажил хийчихэд ирээ ээжээ гэдгсэн чинь цалингаараа бодоод одоо ээж цэцэг аваад ирсэн шүү дээ. Хөөх юм баярлалаа ээж үгээл. Мундаг байна. Ямар ч ухаалаг мундаг охин чи. Айгүй мэдрэмжтэй хаяа ингэдэж шүү дээ хөөх. Ааха, гоё юм тий. За тэгэхээр босод юунуудаас тэр Ерсак компаниг одоо ингэдэж шүү дээ. Ерсак одоо өмнө өөр MLM хийж байгаад болчихсон. Нэг бол Ерсакийг сонгох хэсгээр эргэлзэж байгаа хүмүүс байгаа. За тэгвэл Ерсакийг таны хувьд яагаад сонгосон? Ер нь Ерсак юугээрээ давуу талтай энэ компаниудаас. Компани болон өөрийнхөө онцлог давуу тал байдаг шүү дээ. Тэгвэл Ерсак юу вэ? За нэгдүгээрт Ерсакийн бүтээгдэхүүн үнэхээр супер. Хаач нүүр бардам хинт ч өгсөн маш супер бүтээгдэхүүнтэй. Зүгээр хүнд ингээд хэрэглэгч биш зүгээр худалдаа авахч одоо зүгээр хэрэглээ чамаас худалдаж авъя гэд хүнд өгсөн ч нүүр бардам хамгийн амар нэг. Би угаасаа нөгөө худлаа ярьж хүнд худлаа ярьж чаддгүй хүн чи яадаг вэхээр чанаргүй юм чанартайгаа зарч чадахгүй шүү дээ бид нар чинь. Тэгэхээр чанар гэдэг үгээр ямар байдаг бол гэж бодож ирсэн. Өөрөө хэрэглээд өөр хөнгөн үтсэн өдрөөр одоо яг миний хувьд 40 гарч байгаа бүсгүүчүүдийн хувьд арсанд маань ингээд илт өөрчлөлт гараад ийм гоё болоод байгаа учраас нэгдүгээр бүтээгдэхүүн. За хоёрдугаарт хамгийн чухал юм шууд борлуулалтын компанид бүтээгдэхүүний дараа ордог юм юу гэдэг юм гэхээр одоо маркетинг чухал гэдэг. За Ерсакийн маркетинг бол ямар ч шууд борлуулалтын компанид байхгүй супер маркетингтэй. 2 сарын оноо нийлж бодно гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Бид нар төрийн байгууллага, улсын байгууллага энэ тэнд одоо байгууллагад ажиллахад хизээ өмнө сарын ажлын гүйцэтгэлийг дараа сарын гүйцэтгэлд оруулж бодож ирсэн. Тухайн сарынхаа гүйцэтгэлээр бид нар цалин урамшууллаа, цалин дээр нэг урамшуул бодож авдаг шүү дээ. Тэгэхэд Ерсак яаж вэ? Өмнө сарын таны хийж гүйцэтгсэн ажлыг дараа сартаа нийлүүлээд бодож чинь. Ингээд ирэхээр чинь бид нар лидер гэдэг цолыг бол зүгээр жаргаж суужгаад хийх боломжтой. Лидер дээр бид нар хэдэн төгрөгийн цалин авч байгаа. 800-аас 4 саяын хооронд цалин аваад шүү дээ.
Мэдээж одоо нөгөө 1 2 3 4 литртэй хүн 5 дахь төрүүлж хүрэл болдог бол 4 литртэй лидер бол яах юм 4 сая 700 мянган төгрөгийн цалин авдгийг би өөрөө үзсэн байхгүй. 3 литртэй 2 литртэй авахд бол нэг 2 сая 7,800 ч юм авдаг. Зүгээр ганц та дангаараа зүгээр лидер байхад та сарда одоо манай багийн лидерүүд энэ сар би импаг нөгөө цалингаа надад ингээд харуулж дөнгөө зүгээр лидер хүн миний одоо их ч ингээд надад харуулхад сая 1 сараас хойш маркетинг шинжлэгдснээс хойш яаж рекрутингээрээ сая гаруй 2 саяын рекрутингийг хийж шít. Вау, супер. Лидер цогтой хүн. Тийм шүү дээ. Тэгэхээр чи одоо супер гэхээс яах вэ гэдэг. Өмнөх одоо миний ажиллаж байсан муу хэлээд яг мэдээж мундаг гоё шууд борлуулалтын компани бүтээгдэхүүн чанартай. Гэхдээ бид нар эцсийн дүндээ тэнд ажиллах гэж орсон байхгүй. Ажил хийх гэж сонгож орсон. Амьдралаа дэвшлүүлэх гэж, олон хүний амьдралыг дэвшлүүлэх гэж орсон. Өөрөө аваад байдаг багийн хүмүүс төдийлөө авч чаддгүй бол энд баг маань надтай хамт адилхан орлого авч байгаа. Тэр нь би үнэхээр хайп хийж байгаа л та. Тийм учраас би зориг гаргаад илүү олон хүнийг амжилтанд хүргээгээд тэр том офисыг шууд багийнхандаа ч хэлэхгүй өөрөө шийдвэр гаргаад офис аваад тэгээд орцсон байна. Манлайлаад газ ширээгээ тавиад ингээд тогчоод ирэнгүүт багийн хүмүүс нэрээ зүгээр юм уу да гэд ингээд баг багаар ингээд ороод одоо 6 ширээгээ тавьчихсан шүү дээ. Ямар мундаг. Анх ч 4 ширээ гэдсэн үү? 6 байлоо. Анх 3 4 ширээ гэж сүултээ одоо 6 одоо баг ахад ширээ тавих зэ алга шүү тий. За. За тэгэхээр Ерсакиг бол сонгох шалтгаан энэ байх нь. Нүрзэл лидерийн хувьд бол яг ингэж хэлж штэ. Ер нь үнэхээр бүтээгдэхүүн супер, маркетинг хувьд үнэхээр happy. Эсвэл жаргаж идэг бизнес юу байвал Ерсак л байна гэж би ер нь хэлэх бас дуртай. Манай нүрзэл лидер битэр нэг жил юм биш үү тэгвэл хоёлаа бол. За дээрэс нь одоо бас ахаад асуулт асуунаа. Одоо бас мэдээж контент маань бас ер нь бол төгсгөл рүү явж байна. Гэхдээ асуултууд бас байна. За чи лидерүүдийн сэтгэлийг бас хоёлаа хараадах ба. Одоо юм уншдаг уу дараа нь би хүмүүс билээ чат матаар хүмүүсийг бичдэг билээ. Та хэд мал гэж ирээд. Тэ асуулт асуух хүн байсан бол асууж болно шүү гэж одоо түнс хойш хэлж байгаа. За яна хачиж өнөө. За ажаараа хажуугаар нь техник IT-ийн мэдлэг хэрэгтэй гэдэг чинь нэгээр. За энэ дээр юу гэнэ? За амжилт хүсье ярилцлагын үзээд урам их авлаа. Сүүгээ тэгээ хүн бичжээ. Баярлалаа. Бурханлаг мундагтай амжилт хүсье гинэ. Энэ манай инх жаргал лидер багш лидерийн баг. За энэ хин гэж байгаа. Гэрэл цацруулсан дүүд баяр хүргэе. Сургалтанд сууж байсан гоё шүү л гэн чимгээ гэдэг хүн бичсэн байна. За манай яана ч ямар. За манай Бендрия лидер бичих шиг байна те. Вау баяр хүргэе лидертэй мундаг шүү гэж ах шиг байна. За анхаа гэдэг одоо танай багийн лидер санаж байна би. Тийм манай лидер тий. Малчин бүсгүй шүү дээ манай анхаа. Ямар мундаг. Өөр одоо Сомыга төвөөс 300 км-ийн цаана малчин. Ваа тэгээ танай багасаа бараг лидер гаргаж тий. За ямар мундаг ингэж штэ. Мундаг ихч шүү нилээдгүй юм нялуурч асуудаг бүгдийг нь хариулж өгдөг. Маш их баярлаж явдаг да. Үнэхээр гайхалтай дайчин ихчтэй танихгүй ч үнэхээр сэтгэлээсээ ханддагт маш их баярлалаа. Яриагийн сонсоод л баймаар гэд бичсэн байх шүү. Баярлалаа. Тийм тэгж бичсэн байна. Анхаатай амжилт хүсье. Тэгээд хүрэл лидер болоорой минийд үнэхээр мундаг дайчин юм ихтэй. Юу тэр мал хуйгаа хариулаад мал дээр байж байгаа бүсгүй тий. Өнөөдөр яаж ажиллаж байна үнэхээр гайхамшигтай. Супер штэ. Хөдөө малчны хотноосоо ажиллаад одоо лидер. Тэр би нэгэ танихгүй, улам аргих лидерийг маань танихгүй. Улам аргих лидерийн багийн эмэгт бүсгүй байхгүй юу? Тэгээд одоо сошиалаар танилцаж орж ирээд. Ерөөсө тухайн сардаа зүгээр дөржигнүүлэл тэгээд лидер гарсан юм штэ. Тэр чинь яг 20 30 хоногийн 1 сарын дотор үнэхээр мундаг. Одоо багаасаа 21% хэдэн хүнж төрүүлсэн явж байгаа юм дээ. Малчин бүсгүй. Мундаг байна. Баяр хүргэе. Одоо бас удахгүй хүрэл лидер болох нь тодорхой юм байна. Ямарсан зэрэг мундаг. Маш мундаг. Манай одоо ч бас топ лидер Ерка. Эцэг лидер маань хайр татам хүчрэх хөөрхөн бүсгүй амжилт хүсье гэж бичжээ. Одоо лидер маань байгаа шүү дээрсэ компани те. За ингээд иймэрхүү юмуд бичжээ. Манайх мундаг гоё сэтгэлдлүүд бичсэн байна. За тэгээд одоо хоёлаа болохоор дараагийн асуултаа орё гэж бодож байна. За тэгээ одоо жишээлбэл одоо юу гэдэг те ингээд та одоо ерөөсөө ингээд Ерсак компанитай ингээд ажиллаа явж байхад одоо хүмүүстэй ингээд харилцаа явж байгаа. Тэгээд мэдээж суралцах их чухал байдаг тийм хүмүүстэй ерөөсөө нэг нэгнээс суралцдаг.
явагддаг. За ингээд клуб болоод бид бүхэн явж байна. За тэгээ клубээ одоо энэ Platinum Leaders клуб болвол одоо чинь юу байгаа шүү дээ. Platinum Leaders клубээр бид нар ч одоо мэдээж энэ яг Монголын одоо жишээлбэл баг хүчтэй явж байгаа нийт лидерүүдийн баг 60-70% нь 70 гаруй хувь нь баг энэ клуб нэгдээд ингээ явцгааж байна. Энэ ер нь клуб болохыг одоо таны хувьд бас нэлээд дэмжиж ирсэн. Тэгээ одоо клубээр ер нь ажиллах ер нь та юу давуу тал нь юу гэж харсан бэ? Мэдээж энэ клуб ер нь цаашид яаж ажилласаа гэж хүсэж байна. Одоо тийм ээ. Та юу гэж бодож байна клубын талаас нь? Ер нь клуб гэдэг бол уусан клубын систем бол яаж нөхөд дангаараа байсаас бие биенээсээ маш их юм суралцдаг. Нэг хүний үгийг сонс, гаруй үгийг хүний үгийг сонсгож тэнгэр газар шиг ялгаатай. Гэхдээ одоо нэгэд заавал ингээд хүн хүсхийн бол одоо манай клубээс ингээд хөөрхөн жижиг клубуудад хэсэг хугацааны дараа ингээд өндөглөөд өөрийн гэсэн салбар клубүүдтэй ер нь Монголын зах зээлд ингээд бүр ингээд вау Ирсагийн одоо Platinum Leaders клубээс салбарлсан тэдний клуб гэдэг ингээд маш гоё тийм олон өөрийн онцлогийг харуулсан хүчирхэг лидерүүдийн юунууд одоо би даасан тийм клубуд бас гарч болно. Би тэрийг бас тэгж боддог, мөрөддөг. Юм ингээд заавал нэг цулаараа байх ш. Тэрнээсээ ингээд сайжруулалт хийгдээд би энтэйгээ хамтарч хийх юм хамтарч хийгээд тусдаа өөрийнхөө би юугаараа илүү юм те. Тэр хүн юугаараа илүү юм. Ингээд тусдаа өөрийнхөө онцлогийг харуулсан. Би энээсээ одоо ялгарсан ч юм уу те. Би энээсээ урам зориг авсан. Би энийг хурцлсан. Тийм одоо клубуд одоо дараа төрхийг бол үгүйсэх арга байхгүй. Тэгээ клубын систем шиг бизнес асар их сурдаг. Салбарлаад явуул тийм. Салбарлаад явуул гэж байна тийм үү? За энэ бол айгүй нөгөө томоор харж байгаа зураглал шүү. Өнөөдрөөр биш. Зөв. Нэр нь бол зөвлөдөө мэдээж бид бүхэн ч одоо нэгдээд клуб байгуулчихсан ингээ явж байна. Эндээсээ бас бидний илүү сайжруулах, цаашаа салбарлах, хөгжих. Энэ бол дөнгөж Монголд одоо цоошин одоо эхэлж байгаа ингээд 4 сар гарсан 5 сарч болоогүй цоошин бизнес шүү дээ. Тэгтэл монголчууд одоо жишээлбэл яг одоо ингээд манай клубтэй хамааралтай гэтэл 200 гаруй 300 лидер төрсэн байж байна. 10 гаруй одоо хүрл лидер төрсэн байж байна. За нэг директор ингээд мөнгөн лидер нэг ч гэдэг юм ингээд төрсэн явж байгаа. Энэ цаашд зөндөө өргөжөд томхон тодорхой бахаа гэж бодож байна. За одоо тэгээд бас нэг асуулт байна. Одоо нийт лидерээс. За одоо миний асуултууд бас гайгүй байна гэж асуугаад байвал. Зүгээрээ. За нөөцөд лидерээс дараагийн асуулт одоо юу гэхээр юу гэдэг энэ яг одоо Ирсакийн одоо бизнес хамтарч ажиллахад одоо юу гэдэг тийм хамгийн их одоо юу гэдэг ингээд танд юу гэдэг яг Ирсакийн одоо энэ лидерүүд дотроос юм хамгийн одоо дотнч гэдэг нь суралцдаг ямар лидер байна вэ? Одоо нэг хүний онцлог хэлдэг. Тэрнээс үнэхээр тэр одоо сайн чанарыг авдаг шүү, ингээд суралцдаг шүү гэх юм байна. Хүмүүс байгаа. Ерөнхийдөө одоо тэр нэг ирэмгийн дайчин чанар нь шүү дээ. Орломоо лидерт байна. За хин нэргүй лидерт бол тэр нэг юм цэгттэй часээсэн тийм одоо юу байна. Би анх нөгөө нэргүй лидерийн тэр маркетингийг ингэж хараад тэгээ одоо базраа директорт маань одоо тийм нэг бүр нэг юм зогсшгүй тийм нэг одоо нөө морин дээр давхиад идэг одоо нэг тийм баатарлаг эмэгтэйчүүд идэг да одоо дээр үе тэр бүсгүйж идэг тэр ирэмгийн зам би хүнээс дандаа нөгөө нэг одоохондоо дандаа юу гэж нэг гадна байдлаар нэг тэр байгаа биеийнхний хилэмжээр яриад байгаа шүү. Одоо яг үйлдэлүүдээс нь өөртөө ингэ шингээгээд түүнээс шүнгээд яг ингэ зэрэгцэн суугаад энийг ингэ тэрийг нь тгийгээд нөгөө яг тухайн хүнээс нөгөө мэдлэгийн төвшөнд авах юм чинь бас арай өөр цаг хугацааны асуудал. Одоогор бол байгаа хүн ер нь хамгийн түрүүнд альва нэг ажил, альва нэг бизнес ямар нэг юм дээр дандаа биеийн хилэмж аягүй чухал байгаа гэдэг. Хүн ингээ анх дөнгөж ингээд уулзаад хүнтэй явахдаа нөгөө тэр хүнийг баг нөгөө өөрийг нь 80% тодорхойлдог гэдэг нэг үг байдаг да. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр анханасаа үнэхээр энийг зүгээр хэрэглэгч биш яг бизнесээр нь хий гэж байгаа бол хүн танд итгэж ирэхээр итгэл төрүүлэхүйцээр бие авч явах хэрэгтэй. Та заавал үнэтэй брэнд үүсгэх шаардлага байхгүй. Та заавал одоо юу яах шаардлагагүй тий. Юу гэх юм үнэтэй зайтай хувцас өмснөрөө тийм болох юм. Бага юмаа маш өөртөөгөө зохицуулаад тэгэл одоо нүүр дүрийн инээмсэглэлтэй үнэн байх хэрэгтэй байхгүй. Үнэн байх хэрэгтэй. Хүн танаас юм асуугаад чин сэтгэлээсээ сайхан инээж байгаад хариулцдаг байх хэрэгтэй. Эний чинь одоо нөгөө энэ заавал энэ миний баг тэр миний баг биш. Одоо нөгөө яг ингэ сэтгэлээсээ л ингэ хариулцдаг байх юм бол тавраад үйлс бүтээд идэг. Тэгээ манай лидерүүд ч гэсэн тийм байдаг учраас үйлс нь дэлгэр байдаг баг. Манай одоо энэ сургалт зааж байгаа маш олон лидерүүд шүү дээ. Оюун сүрэн одоо өөр юм байдгийг
мундаг лидерүүд байна. Лидерүүд байгаа. За. За одоо нэг бас энд хүмүүсийн бичээд ах шиг байна. За энэ одоо Андрей Цэцэгмаа гэдэг бас лидер байна. Та лавжгийн хүн үгээд пэсээр хариулт өгч байсан. Баярлалаа. Дайчин хүрэх бүсгүйд эрүүл мэндийг хүсье л гэж байна. За. Цэцэгмаа лидер байх шиг байна. За энд нэг хүү эмэгтэй бас бичсэн байна. Хайр татам юм аа. Өдөр лайвыг нь үзсэн маш их сургалт зөвлөгөө аммаар байна. Энэ оюунаа гэнэ нэг юм эмэгтэй байна. За ингэж үтсэн байна. За танай дэлгэр цэцэг би одоо баян зүйлээ дуудаад буруу дуудаадсан байгаа шүү. Дэлгэр цэцэг тэр сайн орой мэндэ лидерүүд минь ээ гэж байна. За тэгээд юу гэдэг танда баярлаж явдаг шүү гинэ. Одоо спонсортой баярлаж явдаг шүү гэж манай цэцэг лидер чинь тий. За ийм байдлаар ингээд хүмүүс маш гоё урмын өгөөд бичиж байна. За дараа нь ч гэсэн үргэлжлэх зөндөө хүмүүс ч байх. Та бас дараа нь өөрөө эргэж орж лайваас үзээрэй. За дараа нь хүмүүстэй ч гэсэн хэлэхэд бол энэ лайваас та бүхэн бас нэг ирч хүч энерги аваасаа. Энэ хүмүүс яг ингээд тгээс эхэлжсэн. Одоо ч хэлбэл манай нүцэд лидерийн хувьд ч гэсэн яг энэ Ирсак компани бол орж ирэх нь тодорхойгүй бүтээгдэхүүн байхад одоо маркет хэлжсэн шүү дээ. Тэгээд өмнөх нь одоо контент деманд зочдууд ч гэсэн бүр одоо ингээд 5 сарын хэдэнд ингээд орж ирсэн бүтээгдэхүүнээ бараг барьж үзээгүй байсан. Тэгээд энэ үеийг бодох юм бол одоо Ирсак компани бол одоо төв компани одоо салбар компани стат нь байж гэн сайт нь ажиллагаанд орсон байж гэн үр дүнгууд гараад ирсэн. Тий. Одоо бүх юм нь одоо юу гэдэг бүтээгдэхүүнүүдийн гэтэл орчуулгын гэтэл Монголоо одоо фэйсбүүкээр дүүрэн интернет лайв бүх юм нь байж шít. Тэр танд одоо ажил хийсэн чинь сэтгэл хөдлөл боломж бүх юм нь нээлттэй болчихжээ. Одоо яг нүцэд лидерийн үеийг одоо харьцуулж ярих юм бол тийм ээ. За тэгээд ер нь бол би хүмүүстэй ингэж хэлмээр санагдаад байдаг. Ингээ хүмүүс ингэж байдаг. Би яаж амжилтанд хүрэх үү? Би яах вэ? Би ерөөсөө баг маань болохгүй. Би яах вэ гэдээ асуугаад ингээ тэгдэг хүмүүс байдаг л да. Би гэхээс өмнө за багийн маань тэр яаж байгаа бол багийн маань энэ яаж байгаа бол гээд ядаж одоо нөгөө ингээд хийх гээд урам зоригтой байгаа хүн дэр өөрөө тэр би бол ингээд бүтээгдэхүүний пост оруулаад ингээд яхаар хүмүүс авъя гэж тэгдэг штеп. Би ер нь хүргэлт хийдэггүй. Тэндээс ингээд хүргэлт гарч ирэх юм бол би багийнхандаа яг ингээд ажиллах гад идэвхтэй байгаа, асах гад ингээд учраа олохгүй байгаа тэр хүмүүстэй танаа гэрч нөгөө багийнхнаа гэрийнх нь хааныг мэдчихэж штеп. Тэгэнгүүтээ хүргэлт гараад ирэхэд энэ хүн чинь яг тэдний гэртээ ойрхон байж магадгүй гэл ингээд багийнхандаа хүргэлтүүдэд өгчдөг байхгүй юу. Өөр дөр ингээд пост хийчлээ. Би тэр бараа тэр хүргэлт одоо нөгөө авъя гэсэн хүнд бол авчиж өгдөггүй багийнхандаа өгчдөг. Тэгэхээр яаж яана вэхээр таны энэ бизнест орсон сэтэл чинь өөрөө би байж би томрох ёстой. Би одоо хүнээс төрүүлж хүний одоо хүмүүсээ хамах ёстой. За өстой үрсэх юм шүү, төрүүлэх юм шүү гэдэг ийм бодолтой байвал бизнес маань таны ажил чинь төдийлөн сайн нэг урагшаа ахихгүй байх гэж бодоод байна. Таны ажлын чинь гол суурь одоо нөгөө нэг одоо үндэс нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй тий. Яг ингээд юм нэг сэтгэлдээ дөрүүлсэн бусдыг гэсэн тэр сэтгэл тэр хайр тэр одоо халуун дулаан сэтгэлдээр байх юм бол аанда таны бизнес тантай таньгүй ингээд цаанаасаа ундраад байна сайхан та ямар л одоо юу л хүсээд энэ тэрий чи ингээд хорвоо ертөнц чинь хувилдал танилуу явуулаад байна шүү дээ. Шалтгаан тгий тооч. Би яагаад шалтгаан тоочмоор үе зөндөө байгаа ш. Спонсорлогоо уйлмар ч юм уу ингээд нэг гомдол ярмаар үе зөндөө байдаг. Ярьж болохгүй байхгүй юу? Би ингээд ярьчих юм бол энергийнхаа таталцлаар миний багийнх нь над руу ярьчих байхгүй юу? Тийм ярьдаг болчих байхгүй юу? Тэгэхээр би бүх юмаа өөрөө туулдаг. Асуудал байвал өөрөө шийднэ. Одоо янз янзын бэрхшээл байх юм бол өөрөөрөө туулаад асуудлыг өөрөөрөө шийдчихдэг. Одоо манай багийн лидерүүд бүгд яг тэгнэ. Нэгж гоёшгондөггүй. Сайн сургаж байна. За, хэвээр мундаг байна. За, тэгэхээр энд одоо лайв үзэж байгаа хүмүүс маань манай одоо нүцэд лидерээс маш их зүйлийг бас сурч сонсож байгаа хаа. Тэгээд нүцэд лидертэй одоо жишээлбэл бас сүүлийн одоо асуулт асууя гэж бодож байна. За, энэ одоо юу гэхээр өөрийнхөө нийт одоо баг хамт олондоо болоод за Палатин лидерс клубын гишүүдтэй болоод Монголын нийт ирсагчуудтай хандаад юу гэж хэлмээр байна. За, тэгээд энэ одоо хүмүүст юу гэж уриалж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн энэхүү сайхан одоо контентыг үзэж байгаа бүх ирсагчуудтай бүх одоо монголчууд тань чинь монгол хүмүүс л үзэж байгаа шүү дээ. Гадны хүмүүс миний хэлийг ойлгох ш. Тэгээд та бүхэндээ одоо ирж буй энэ одоо туул ажил дээр аз жаргалаар дүүрэн эрүүл хамгийн гол нь хүн эрүүл байх юм бол бүгдийг бүтээж чаддаг эрүүл элбэг дүүрэн жаргалтай байгаарай гэж өрөөе. За тэгээд багийнхаа өөрийнхөө одоо хүндэт хоёр спонсор
Баярхүүгийн базар сүрэн Цэдэнгийн лавжуу хоёртоо маш их талархлаа. Миний одоо гарааны минь одоо замын минь зааж чиглүүлж өгсөнд баярлалаа. Тэр замыг та жим болгох юм уу? Зам одоо өргөн дэлгэр байлгах уу, жимээ зам болгох уу гэдэг энэ үгийг та өөрөө шийднэ. Нөгөө замаа жим болгочих юм уу, жимээ зам болгох уу гэдэг чинь биднээс өөрсдөө шалтгаалж байгаа байхгүй юу? Тэгээ үнэхээр одоо багт минь итгэж ирсэн надтай атгсан гар шиг байгаа миний түлхүүр хамтрагчнаас халаалсан бүх багийнхаа өнөөдөр шинээр орж байгаа миний багт итгэж ирсэн шинэхэн гишүүдтэй, эрхэм лидерүүдтэй, за Platinum Leaders клубын бүх эрхэм топ одоо энэ бизнесийг Монголд нутагшихад одоо анжист юуг нь одоо хатгаж өгсөн тийм ээ, атар газрыг нь хаглаж өгсөн түүчээ болсон эрхэм лидерүүдтэй нийт ирсагчуудтай бид нар эвтэй байхдаа хүчтэй байна. Бид нар энэ сайхан бизнесийг Монголын зах зээлийг одоо тоогоод ороод ирсэн энэ одоо 20 жилийн түүхтэй энэ сайхан эко бүтээгдэхүүн энэ компани бизнесийг бид нар яг олон жил урт удаан үр хөвгтдээ өв залгамжлуулсан энэ бизнесийг бид нар маш шударга, цэвэрхэн, ёс зүйтэй, хариуцлагатай хийх ёстой. Энэ бизнесийн урт удаан оршин тогтнол, урт удаан байх энэ бол биднээс шалтгаална. Хүн болгоноос шалтгаална. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүний уналт, бүтээгдэхүүний одоо үнгүүдэл энэ сайхан чанартай бүтээгдэхүүнийг юу ч биш болгох тэр юмыг бид нар хийж болохгүй. Бид нар одоо өнөөдөр орж иж байгаа шинэ хүн хүртэл та анхдагч байхгүй юу? Энэ бизнес компани чинь Монголд орж ирээд ердөө 6 сар болж байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ анхдагчуд. Тийм учраас энэ сайхан компани, энэ сайхан бүтээгдэхүүнийг олон монголчуудад хүргэж монголоор хязгаарлагдахгүй те зүүн өмнөд Аз руу энэ бизнес чинь гарах гэж байгаа. Дэлхийн одоо маш олон хүнд энэ бизнесийг түгээж олон айл өрхийг эрүүл аз жаргалтайгаар элбэг баян амьдруулах тэр үүд хаалгыг бүгдээрээ хамтдаа нээж явж байна бид нар ихэлсэн шүү гадрыг зогсохгүй. Тэгээд эвтэй байхдаа хүчтэй байдгаа. Одоо инэрэнгүй сэтгэлээр би энийг хайрлаж энэ бизнесийг хийгэрэл гэж хүсэж байна да. Би бас таныг ярьж байгаа. Таныг ярьж байгаа хооронд бас нэг асуулт дутуу асуусан байна. Яг ахад араас нь асуу. Баярлалаа. Тэг маш гоё гайхамшигтай бас юу гэдэг лидерүүдтэй, нийт ирсагчудаа хандаад хэлж байгаа энэ үг бол хүн гүнзгий утгатай, сайхан үг байна. Мэдээж эвтэй явахдаа хүчтэй. Тэгээ мэдээж одоо өчигдөргүйгээр өнөөдөр байхгүй. Тэгээ өнөөдргүйгээр маргааш байхгүй шүү. Тэгэхээр мэдээж яг одоо өмнө нь одоо тэр энэ жимийг татсан хүчрхэг лидерүүдтэй. За өнөөдөр одоо мэдээж тэр жимийг өргөжлүүлээд одоо жимээр нь буюу бүр зам болохгүй нэгвэл бүдгрүүлэх гэдэг нь одоо бид бүгдийн гард байгаа учраас энэ одоо үзэж байгаа хүмүүс маш гайхалтай одоо бас үг хэлсэнд баярлалаа. Ганц асуулт асуухаа мартсан байна. Өмнө хойно ороод одоо бас хажууд байгаа учраас тэгэл аяа яг өндөрлөө. 2023 он одоо туулай жилийн одоо таны төлөвлөгөө юу байна? За ямар одоо өөртөө болоод Ирсакийнхаа намд карьерт одоо жишээлбэл төлөвлөсөн байна. Энэ одоо нууц шууд хуваалцах уу одоо тийм. Энийг бас гол байна. За Ирсакийнхаа карьерийг л яриад хувийн амьдрал яг надад үлдэх гэж бодож байна. За Ирсакийнхаа карьерт би бүсийн захирал болно гэд төлөвлөсөн байж байгаа. Болно. Заавал чадна. Яагаад тэгэхээр би сая директор он гарангууд те энэ сарын одоо энэ туулай жилийн анхны одоо 1 сард би өөрөө төрсөн. Тэгээд энэ төрсөн сартаа би директор нээлээ. Тэгэхээр бүтэн одоо 365 хоногт би юу хийж суух вэ? Багаас маш олон хүмүүсийг би амжилтанд хүргэн тэдний амьдралд одоо амьдралын чанарыг дээшлүүлнэ. Түүнийхээ хэрээр би өөрийнхөө мөрөөдөлд хүрнэ гэсэн. Эхлээд би багасаа тэрийг энийг амжилтанд хүргэх юмсан гэж бодож явж идэл нэг мэдсэн чинь би директор нийцсэн биз дээ. Түүнээс би директор болох юмсан. Би директор болох гэдэг налий чи оноо хийгээд би хүрл болох гэдэг чиний оноо дотоод байна штэ. Надад тэдэн балттай хөө чи хийгээд энэ биш байхгүй. Ингэж бизнес хийхгүй. Би одоо нэг лидер болох гэдэг чинь чи нэг 20 оноо хийгээд өгөөч. Энэ бол бизнес биш. Яг зөв. Тэ. Ер нь наа чи хамгийн зөв шүү. Угаасаа хизээч хүнийг тэгж өөрийнхөө төлөө ашиглаж болохгүй. Харин өөрийнх нь одоо тэр дальж өгөрийг ургуулдаг, өөрт нь уран зориг өгдөг. Тэрүүгээрээ тэр хүн аз жаргалтайгаар хохир гэж үг байдаг шүү дээ. Аз жаргалтайгаар хохир гэж үг байдаг. Тэр юу яж яах вэ? Ерөөсөө бусдын төлөө та сэтгэлээ зориулаад байл. Яг үгүй нэг ганц нэг удаа та ингээд нэг тэр хүн таныг ойлгоогүй та хоёрын дунд үйл ойлголцол гараад тэр хүний төлөө та ингээд ажиллаад ингээд хэсэг явал та. Аанда бүх юм эвэндээ ордог байхгүй юу? Хорвооч нэг харт цагаан халуун хүүтэн жаргал зовлон бүх юм арга билгээрээ ингээд тэнцдэг учраас дандаа гэрэлтэй байна гэж байхгүй шүү дээ бизнес.
юм тулгаар нь тэрийг зүгээр жаргалтайгаар л давах хэрэгтэй. Энийг талыг хараад. За тэгээд маш их баярлалаа. Маш их гоё гэгээлэг контент боллоо гэж миний хувьд үзэж байна. Тэгээд маш одоо миний урилгыг хүлээж аваад амжилтын төв контентын маань 5 дахь дугаарын зочин болж оролцсон Ирсак компани хүрэл лидер Цолтон. За Палатин Лидерс клубын удирдах зөвлөлийн гишүүн Төмөр чөдрийн одоо нүрзэд лидертэй маш их баярлалаа. За өөрийн чинь одоо баг командад болон тийм ээ өөрт чинь 2023 онд төлөвлөсөн бүх ажилд нь амжилт хүсье. Заавал бүсийн директор, бүсийн захирал болоорой гэж өрөөё. Тэгээд энэхүү лайвыг маань одоо үзэж байгаа ихэнх одоо лидерүүд, ирсагчуудаа, нийт ирсагчуудаа бас амжилтын дээдийг хүсье. Энэ боломж та бүхний бүгдэнд нь байгаа. Та өөрөө харцгаал өөрчлөөд жоохон хүчээ нэмээд тэгээд мэдээж хүн болгоноо хайрлаад багийнхантайгаа ажиллах юм бол энэ боломж бол маргааш тэнд ирэх нь тодорхой юм аа. Тэгээд контентыг маань маш одоо энэ урт хугацаанд цаг одоо чи битээр 15 минут лайв хийсэн байна. Одоо контент энэ хугацаанд тасралтгүй үзсэн одоо нийт одоо үнэнч пен бас 40 одоо лидертэй гишүүдтэй маш их баярлалаа. За цаашид үзэх мянган одоо Ирсакийн лидерүүд гишүүдтэй баярлалаа. Тэгээд за ингээд өнөөдрийнхөө одоо 5 дахь дугаарын одоо амжилтын төв контент өгөөгээр жаргаж байна. За тэгээд сайхан амраарай. Баяртай нүрзэд лидертэй маш их баярлалаа. За таньдаа маш их талархлаа тэргүүндээ. Энэ сайхан хүндтэй одоо Палатин Лидерс клубын энэ контентын хаймарт одоо намайг урьж энэ сайхан хүндтэй одоо юунда урьсан үнэхээр талархаж байна. Би эхлээд нөгөө таныг залгаж урьжигдэр надаас асуусан шүү дээ. Тэгт чинь би одоо буруу сонсч байгаа даа гэж бодчихсон. Би ерөөсөө орно гэж бодоод байсан байхгүй. Яагаад тэгэхээр маш олон мундаг хүчирхэг лидерүүд байгаа. Тэгээ та бол би сонголтоо хийгүү та нар яах вэ гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд таны бас сонголтод маш их талархлаа. Таньдаа одоо амжилт хүсье. Хурдаа нэмээд хүрэл болоорой. Хүрлээ нэнгүүтлээ. Үргэлжлүүлээ шүү. Директор болж болдсон байна. Директор нээж болдсон байна. Тэгээд директор болсон байхад бүсийн захирал санаанд багтдсан байна. Тэгээд санаанд багтвал заяанд багтнаа гэж үгээдэг. Тэгээд бид нар бүгдээрээ чадна. Монголчууд бид нар үнэхээр одоо хүчирхэгтэй зоригтой цагаан сэтгэлтэй хүмүүс. Энэ одоо цагаан сэтгэлийнхаа жимээ зам одоо цагаан сэтгэлээрээ жимээ бүгдээрээ зам болгож гэрэлтүүлж энэ хорвоо ертөнцийг одоо гэрэлтүүлж амьдрья гэж хүсье да. За баярлалаа. За тэгээ бүгдэнд нь сайхан амраарай. Контент ингэж жаргая. За тэгээд амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд Ирсакийн одоо амжилт оргил бол таны өмнө нээлттэй байна. Тэр сайхан шулуун дардан зам. Тэгээд та бүхэн атгах хэсэг нь бол таны одоо шийдвэр. Тэгээ атгсан бол бити тавиарай. За тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Баяртай. Баярлалаа. За